За юу яцхан Rusty Talks podcast номер 5 6 юу? 7 5 биш ээ. Сүүл 5 үзсэн 6. Тийм ээ. Sorry бид хоёр тоондоо ерөөсө тооны хичээл сууж байгаагүй л дээ. За энэ удаагийнх Avengers Spoilercast. Тий, Spoilercast. Тийм энэ удаагийнх юуны Avengers Spoilercast байгаа. Avengers Infinity War насаараа үлээсэн киноны талаар бүх төрлийн спойлертэй бүх деталь анзаараагүй юм ч юу гэнэ ярих уу. Тэгээд ер нь тэгэл бүх юм бүх талаас нь ярилцъя гэж бодож байна. 15 тагаас хойш үлээсэн кино юм аашаа тий. Тийч утгагүй л үлээлээ. За тэгээд яг боддоор Infinity War-ыг хүлээсэнгүй л 12 онд хүлээсэн гэж зүгээр. Нөгөө эхний Avengers-ийн post credits-ийн дээр Thanos гардаг. Яг тэгвэл илүү боддог. Гэхдээ ер нь л 8 оноос хойш явсан юм шүү дээ. Тэгэхээр тийм байна. За тэгээд ер нь бол өнөөдөр бүх юугаа деталь юмнуудаа ярилцъя. Reference-үүд юу байсан те таалагдсан таалагдаагүй. Ер нь бол spoiler discussion, spoiler review гэж хэлж болно. За энэс гадна spoilerгүй review бол видеогоор тавигдана. Йоо тусдаа тавигдаад явах бах. Гэтэ энийг сонсож байгаа юм ч гэсэн спойлергүй видео үзэх шаардлага байхгүй л. Тэр харин. За зэнофотэш. За юу вэ? Юу ах тий Avengers Infinity War байна. За Infinity War. За хэд үзв? 2 үзсэн. Хаана үзсэн? Гигантэн тэглээд тэгээд дараа нь IMAX-д үзсэн. Сэтгэл за би болохоор гигантэн толцог үзтэй. Тэгээд маргааш нь өглөөч байх 12:40-с IMAX ихний үзэр үзээд тэгээд өчтөр орой лазерын нээлтээр юу яасан? Infinity War үзсэн. Яг гигэнтэнд үзсэн audience миний амьдралдаа кино үзсэн хамгийн тасгай audience нэг. Тийм тий. Йоо аим гоё үзсэн. Бүр арай дэндүү кайфтай үзсэн. Би яг гэхдээ яалт True Force Awakens санаанд орсон. Бутлаасаа заяа. Нэгдүгээр хайп нь. Амьдралдаа тэгж том ер нь дэлхийн хэмжээнд ч тийм киноны түгэнд тийм амар хайптай кино зөг юмсан. Тэгээд яг тэр танхимд гигантынгийн яг тэр танхимд яг шүн үзээ тэгээ гарч ирсэн шүү дээ. Force Awakens чинь. Тэгээд би ч Force Awakens амар дуртай шүү дээ. Би баг Empire Strikes Back-ийн дараа л тавьдаг ер нь бол. Тэгээд тэнгүүд би ч бүтчихээс бүр ингээ blown away болсон те. Тэгээд сая яг тэгж явах. Гэтэ яг илүү excited биш. Юу ч нь болохоор Force Awakens дуусч амар жаргалтай тийм. Йоо гэ. Тэгээд эндээс болохоор оо shit гэлтэй төгсгөлтэй. Харин юм бодоод ингээл юу одоо нөгөө мемнүүд яваад л шүү дээ. Харин хаасаа юу мемнүүд явж. Баахан л нөгөө үдчихэд гарч ирээд амьдрал сүрцэн. Үдсгийнхээ өмнө нөгөө баахан хөрг хөлтөд ороод. Амьдрал үдчээ гараад ирцээ. Тэгээ одоо 10 жил явсан Kevin Feige ахын одоо хөдөлмөр болоод үр дүнд амар хүрлээ. Тэгээд бодж л байсан л та. Би бол яг юу гэдэг фанбой хүлээлт бол амар. Угаасаа юу ярих вэ зүгээр. Гэхдээ яг кино талаас нь ч юм уу, critical талаас нь би бүр юуч бодоогүй, юуч хүлээгүй. Яг тэгэхээр тэгж бодох ихээр амар асуудал таахгүй. Хизээч тийм төрлийн хайпанд хүрэхгүй шүү дээ энэ кино чинь. Боломжгүй бараг болохгүй. Тэгээд яг зүгээр л харъя. Тэ зүгээр наад зах нь муу байлаа гэхэд ядаж гоё дуртай. Тэ 10 жил инвестмент хийсэн энэ дөрүүдээ гоё цуг харьяа л гэсэн л бодолтоос тэгээд ямарсанд би бас гигантэн дээр чинь 12:30-аас байсан шүү дээ. Би тэгээд 11:30-40 хүртэл снайпер тоглоом тоглосон шүү дээ. Анхаарал амар нөгөө фокус шаарддаг шүү дээ тийм тоглоом чинь. Нөгөө юм снайпер дал тий. Тэгээ нэг ерөөсөө Infinity War-маараа бодлохгүй. Тэгээ очичоод ямарсанд нэг тоглоагүй. Тэгээд ч нөгөө юу чинь гигантэн чинь 3 дахь тахтан л дэвлээд авчи дээш шатар. Яг шатаар гарч яхад тогтолч гэсэн юм уу гэж. Арти би гинт нэг гадаа очиад ингээл салганд зүртүн. Яа, би Infinity War үзсэн амар сандарч байна. Йоо. Тэг нөгөө нэг төрөний шүүмж гэж ярьдагтай холбол нөгөө юу? Infinity War-ыг энгийн кино шиг бусад дундаж сайн модаа биш зүгээр кино шиг юу яах? Ревю хийх ч юм уу те. Кино шиг шүүмжлэх боломж орог байхгүй. Тийм байхгүй. Яг л тэр угаасаа нөгөө чи түрүүн хэлсэн шүү дээ. Ивент шиг те. Тийм энэ Infinity War бол ивент байхгүй. Тэгээ энэ бол season finale байхгүй. Тэгээ энэ бол том ивент. Энэ нэг бие даасан кино биш. Одоо чинь өмнөх 19 кинонд байхгүйгээр Infinity War-ыг ревю хийнэ гэдэг бол утгагүй асуудалгүй. Тэгээд
дээрэс нь дангаар нь criticize хийх юм бол за одоо нэгэн тийм spoiler talk те. Одоо чи character development баг байхгүй шүү дээ. За байхгүй мэдээж гоё зарим нэг development байгаа. Гэхдээ Танус их тооцохгүйгээр зүгээр бус нь фокус байхгүй ч юм уу те. Хокийг хэрэглээгүй ч юм уу, вижнийг хэрэглээгүй ч юм уу те. Тэр хоёрын relationship ганц хоёр шин айгу удаан байсан гэдэг ч юм уу. Тэгэж шүүмжиж болно. Гэхдээ энэ тэрнээсээ тэр бол утгагүй. Тийм. Одоо чинь зүгээр ийм л байхгүй да. Force Awakens-ийн төгсгөлдөө Rey Kylo Ren хоёр хүсвэсэгүй Star Wars-ээр. Тэр lightsaber fight Star Wars-ийн main episode кино lightsaber-гүй хийнэ гэдэг бол утгагүй. Яг хоо киноныхоо контекстэн дээр lightsaber fight нь муу байж болно, сайн байж болно те unnecessary whatever байж болно. Гэхдээ байхгүй гэдэг бол утгагүй шүү дээ. Тэрнтэй адилхан энэ дээр бол жижиг сажиг тийм юм байхаас ураар байхгүй. Тэгээ хуучин кинонуудын одоо энгийн киноны конструкт байгаа шүү дээ. Одоо 5 хэсэг туваадаг, нэг бол 3 хэсэг туваадаг тийм. Энийг бол яг энэ ерөнхийдөө миний харж байгаагаар болохоор яг үндсэн 3 хэсэг шиг хийцэн байгаа. Гэхдээ классик ойлголтоор биш байхгүй тийм. Шаал өөр эхлэл нь origin гэж юм байхгүй юм чи шууд өрүүлжтэй авчиж байгаа. Тэгэхээр ерөөсөө энгийн байдлаар яг боломжгүй. Энэ бол зүгээр таймер том юм. Эхний минутаасаа эхлээл тийм шууд юм болоод эхэлж байгаа. Тийм ер нь бол кино одоо ямар нэгэн одоо build up тийм юм байхгүй шууд эхэлж байгаа. Одоо юу гэмэр чимдээ. Одоо 10 жил одоо 17 кино юу? 19 20 дахь нь баха бараг. 20 дахь нь лөө. Одоо тэрний өмнөх гарсан кинонуудын нийлбэр нь энэ кино болчихж байгаа. Тийм. Тэгэхээр угаасаа анханасаа ямар нэгэн тайлбар тавих шаардлага байхгүй, ямар нэгэн юм ихлүүлэх одоо юу гэмэр одоо exposition тэр байх шаардлага байхгүй. Надаа ганц улаан цай exposition scene-сэн. Гэхдээ тэрийг харахад гоё байсан. Ягаад тэр өмнө нь цуг харж байгаагүй дөрүүд байсан. Тэгээ Wong юм ярихад угаасаа гоё байдаг болох. Нөгөө Wong Infinity Stone-ыг тайлбарладаг. Тэр бол ёстой 100% нөгөө ямар ч ID-г нэг бол ID-г биш юм гэхэд ойлгохгүй нэг ач холбогдол манив шиг тэгээ дөрүүдэд нөхгүй өмнөх кинонууд энэ өөхгүй үдчихэж байгаа Infinity War-ыг үдчихэж байгаа дэлхийд аваар байгаа шүү дээ тий. Тэр нь зориулсан шин тэр. Яг нөгөө 6 Stone-ийн тайлбарладаг. Яг одоо Роберт Дауни биш Stark гэдэл тайлбарлаж байгаа юм л да. Яг хоо. Тий Stark гэсэн гэхдээ өөрөө гэсэн нэг тийм ойлголттой болцсон байсан. Тий яг нөгөө Thor хэлжсэн. Гэтэ тэр зүгээр нэг тийм цорын гац улаан зам бүр ичгүүргүй юу байсан exposition шин. Гэтэ тэр бол fine. Wong юм ярихад угаасаа гоё. Wong юм ярихад гоё угаасаа. Тийм биз тэ. Яг юу л да. Тэгээ opening scene тэгээ ер нь эхнээс нь л яа л да санаанд орсон. Opening scene дээр юу амар dark эхэлж шууд мэдгэцтэй нөгөө та Marvel-ийн лого явахдаа шууд Asgardian юу лээ одоо ship одоо refugee ship гэл тэ амар dark тэ шууд ингээ аймаа баг. Би тэрэн дээр тэгтээ ингээд би харцаагаад what the fuck is happening юу болоод байна гэж амар боц. Тэгэл тэгсэн чинь нөгөө яг дайрч эхлээл. Тий. Би бүр ёо гэл би яг тэгэж эхлэх гэж бодоагүй. Би нөгөө яг гигантд хамгийн эхлээл үзэхэд ингээл лого амар чимээгүй эхэлж байгаа байхгүй юу? Тэгэд би тэгсэн чинь тэнцээ нөгөө тэг гигант нэг алдаа гаргачлаа гэд. Where's the audio? Энэ дуу айн маань хайцсан юм бэ гэл. Тэгсэн чинь үгүй зүгээр тэгэж эхэлчихсэн. Би бүр тийчээ бүр би харцгаа. Тэрэн дээр чинь зарим хөөрлөө чи болгоно дуу гэж гайхаад гэсэн чимээгүй. Тэрэн дээр нь лого нь гарч ирж байгаа нэг мага орсон чинь чимээгүй. Тэгээд тэгсэн чинь яг нөгөө аудио яач ба гээд тэгээ байжсэн чинь нөгөө нэг Asgardian тэгэл юу шээ. Тэнгүүд ингээм амар гоё. Одоо энэ нөгөө нэг ивент гээд байгаа шүү дээ Infinity War. Тэрний гоё юм тэр байхгүй. Кино театрт яг enthusiast-ийн гоё хүмүүстэйгээ яг audience амар чухал Infinity War. Тэгээ бус киноноос илүү. Тэгээд яг гоё audience-тэй яг гоё үзэх нь хамгийн чухал. Тэгжээж энэ experience ивент. Одоо ч яг мэдээж Blu-ray гарахаар зогсоо зайг үзэх баг. Тэгээ энэ бол миний амьдралдаа хамгийн олон Blu-ray гарсныхан дараа үзэх кино болох баг. Тий. Би бас яг тэгж бодож байгаа. Кино театр experience тасгаа байхгүй. Яг тэрэн дээр тэр байхгүй нэг лого явал ихэд орилж байгаа юм гоё. Бүгдээ Marvel тэгсэн мөртлөө Marvel гэнгэт студиэс юу 10 болдог. 10 жил яваад. Тэгчээд яг тэр нөө Statesman гэлтэй нэг ship-ийн нэр нь тэгэл тэнгүүд амар serious undertone гараад ирж байгаа шүү. Тэг бүгд чим үү. Тэг хөксөөсөө тийм болж байгаа. Тэр нэг бүгд тэр энэ 19 кинонд амьдралаа өгсөн хүмүүс чинь те айгу ойлгоо.
Тэг ингээд чимэг болоод шууд Ebony Maw юм яриад баган корпустай өхлөө дундууд. Ebony Maw-гийн хоолоо нь амар гойс. Амар гойс. Тэр бол тэгээд эхлэнгүүт шууд уур амьсгал шалгуур болж байгаа хөөх тэ. Тэгээд юу болохоор за scene by scene тэнгүүтээ юу байсан? Бас нэг таалагдсан юмнууд нэг. Одоо тэрэн дээр Ebony Maw гарч ихтэй агуугаа гарч идэг. Thanos одоо энэ дээр миний яг Cap-ийн нэг шинийг стоцвол юу байхгүй. Тийм heroic here's this guy, here's this villain. Тим нэг тийм сүртэй scene юусаа байгаагүй. Одоо жишээ нь Avengers 1-2 дээр байсан бас байж магадгүй. Avengers 1-2 дээр болохоор hero shot мод байдсан шүү дээ. Тэнгүүд Thanos энэ дээр болохоор нэг тийм алга ташилт одоо хүчээр алга ташуулахгүйгээр гарч ирж байгаа байхгүй тий. Яг гинт эргэж харж байгаа л тий. Тийм биш. Амар удаан ингээл 50 гарч ирж мангар зүг юм. Тэгээ ярьж байгаа юм маш чухал учраас хүмүүс нэг алга ташч маш хүү хаа гэхгүйгээр анхаалттай байх зүгээр аргагүй. Яг Cap гарч ирдэг хүртэл тийм. Харахад Cap гэдэг нь тодорхой. Тэгээд энэ нөгөө юугийн те жадын барьж аваад гарч ирдэг ч юм. Тэр бол тийм Avengers-ийн ай яваад эхэлсэн тий. Гэтэ яг тэр талаас айгүй таалагдсан. Тэгээд угаасаа хойлоо яг хамгийн чухал ярих хэрэгтэй юм юу? Яг зөндөөл юм ярина л да. Хамгийн чухал ярих хэрэгтэй юм Thanos. Зүгээр гэрээр хараад үгүй зүгээр хамгийн түрүүнд. Thanos яалчгүй. Holy shit ёо. За би зүгээр өөрийнхөө бодлоор болно шүү дээ. Миний бодлоор Marvel-ийн биднэрт өгсөн хамгийн шилдэг villain одоо эсрэг дүр. Миний хувьд бол би бол яг Killmonger-тэй нэг зор гэж бодож байгаа. Зэрэг гэж бодож байгаа. Миний бодлоор бол Killmonger-с арай дээр. Яалчгүй номер 1-т байна. Яагаад гэхлээр одоо би болохоор анхандаа нөгөө юу яаж л байсан л та. Thanos гэхлээр ингээл нөгөө угаасаа л нэг муу хүн байгаа л эдэг те. Нөгөө нэг алхахын төлөө зүгээр төрсөн ч юм шиг. Нөгөө л нэг ертөнцийг устгах ч юм уу те. Эзлэн гээл нэг тийм утга зориг байхгүй те. Тэгтээ энэ эсрэг дүрд болохоор зориг байгаа те. Зорилгынх нь ард шалтгаан байгаа. Тэрийг нь ойлгож болох. Бид нар ойлгоод яг яагаад ингэж зүтгээд байгааг нь ойлгож болохоор тэгэд Thanos-ийн тэгээ одоо нэг зарим нэг одоо юунууд чинь эсрэг дүрүүд ингээл нэг угаасаа л муу хүн гэхлээр ингээл нэг муухай ааштай ч юм уу. Нэг бол одоо ингээл бүх юмыг муугар хардаг ч юм уу. Нэг тийм одоо каризма гэдэг нь шүү дээ. Нэг тийм юм байхгүй нэг муул юм хийжлээл болдог юм шиг нэг тийм дүрүүд байгаад идэв шүү дээ. Тийм биш. Сэтгэл зүйтэй одоо эмошнтой тий. Тэрийг нь бодоо ингээд амар харуулсан. Тэр хүн хайрлж ин, тэр хүн ууралж ин, тэнцээ бүх хүн болгонд байдаг тэр одоо мэдрэмж, тэр хүн болгонд байдаг тийм юу байгаа байхгүй юу? Эмошн байгаа тийм. Тэрийг ингээд харахад бид нар relate хийж байгаа байхгүй юу? Оо энэ хүн ингэж мэдэрч байна. Thanos ингэж байна те. Thanos яагаад ингэж байгааг нь бид нар ойлгож байна. Одоо гаргаж байгаа шийдвэр, гаргаж байгаа золиос те Gamora те. Тэр бүгдийг нь ойлгох болно. Тэгээд би юу нэг юм андаас амар инээдтэй мандаас 3 дахь үзчихэж анзаарч байгаа. Тэр лазерын жоохон реклам бол юу айгуу тийм юу сайтай юм блэ. Нэвтршил айгуу сайтай. Айгуу кафе яг энэ 3 дахь үзэж байгаа болохоор арай 50 минут гоё үз. Тэгсэн чинь анзаарсан чинь энэ кинонд Thanos хамгийн их үлд юм л шүү дээ. Тийм. Үгүй Thanos тэгээ бодоход амар хостой. Ийм том супер хиро киноны хамгийн том дайсан те 12 оноос хойш ертөнцийг одоо устгах гал те талын устгах гэдэг байгаа дайсан хамгийн хүлж байгаа байхгүй. Тэр бас те says something. Тэгээд бас нөгөө өөрийнх нь дайсан хинбэ гэдгийг мэддэг те учир утгахгүй зүгээр бүгднийг нь алаад яваад байхгүй. Диалог синүүд нь гоё. Тэгээд одоо уулзж байгаа таарлаж байгаа те Avengers ч юм уу Guardians-ийн бадрууд нөхдөөдөө дандаа яриа өрнүүлж байгаа. Ярина өрнүүлдэг тий. Тэгээ ингээд зүгээр би устгах нанаа гэж тайлбарлах ш. Зүгээр ярилцж байгаа юм шүү дээ мангар гоё тий. Тэр тийм олон син байсан л та. Stark-тай ярьдаг ч юм уу тий. Гэтэ хинтээ одоо жишээ нь Star-Lord-тай ч юм уу. Гэтэ Gamora тий. Надаа хамгийн таалагдсан хинтээ байсан. Doctor Strange тий. Сүүл Titan дээр. Ирээд хоорондоо ярьдэн шүү дээ. I'm guessing Ebony Maw is dead гээл тэ. Тэгсэн чинь нөгөөдх нь зүгээр Strange зүгээр толгоогоос гэл тэ. Тэгэл тэрээр ингээл мангар удаан ярилцдаг тэ. Тэгэл би өнөөдөр амар том золиослсон тэ. Тэгээд өөрөх нь яг төрсэн гариг дээр очиод тэ энэ чи яг юу болсон. Тэгээд би хаанаас харуулж маруулаа тэ. Origin жоохон хэсэг гэтээ амар харуулж. Зүгээр харуулж байгаа тэ Strange тэр амар гоё. Тэгээд хүмүүстэй яриа өрнүүлж байгаа тэр нь амар гоё. Тэгээд
хүмүүсийг амар ойлгож хүлээж авдаг те. Одоо жишээ нь Starkтай ингэж байж байгаа те. Би ч хамаагүй бол хамгийн сайн ойлгож байгаа те. Яг л хоёлаа одоо юу гэмтэй монголоор ухаан гэдэг зүйлээр одоо мэдлэг гэдэг зүйлээр одоо You're not the only one cursed with knowledge. Харин тийм шүү дээ. Тэгээ Stark гэсэн мэдээд байдаг. Тэгээ дайснуудаа мэдчихээн те. Тэгээд хамгийн гол нь надад яг яаж таалагдсан зүгээр учруулахгүй гарч ирээл бүгдийг нь алаач ч юм уу тэгээд байхгүй. Шаардлагагүй одоо тулаан байлаа гэхэд бол зүгээр яваад өгдөг те. Одоо хамгийн ихлээл нөгөө тх юу хинтээ Star-Lord-тэй яаж ч култэй нөгөө тааралдаал нөгөө тх юу коллектор дээр очиод тэрэн дээр бол зүгээр Gamora-г авах гал тэгэл Gamora-г аваад яваад өчөж байгаа байхгүй. Ямар ч зүгээр тэр нөгөө тэгэл нэг бүгдийг алаал те. Яг тэгэхээр мань хүн ерөөсөө дүр баг ганцаараа өөрөө зорж нэг алахгүй байсан. Яг тэгэхээр зорилго нь угаасаа тийм ерөөсөө тэр энэ finger snap чинь гол зорилго нь шүү дээ. Тэгэхээр Thanos бол тийм за яг хуу бүгдээрээ үзээд ойлгоцсон. Гэхдээ нөгөө Thanos-ын яг эцсийн зорилго нь болохоор энэ ертөнцийн бүх юм хязгаар гэж байдаг. Тэ ямар ч resource одоо ямар ч түүхий ийдэн цааш юм те. Тэ ямар ч одоо resource-ыг одоо монголоор юу гэдэг юм бэ? Нөөц гэх юм уу да. Одоо resource-ийн нөөцтэй шүү. Нөөц одоо юу гэмэрч юм бэ? Материал одоо дэлхий дээр байгаа материал болгон одоо өөр ингэсэн хязгаартай байдаг. Тэ хүн энийг хэрэглэхэд тэ тоон дэндүү их байгаад байна тэ. Энийг тийм байлгамааргүй байна гэд зүгээр л ертөнцийн хагасан байхгүй болгочвол тэ рандомаар. Тэ рандомаар хамгийн гол нь баян ядуу гэсэн байхгүй хүүхэд төгшин ялгаа байхгүй. Нөөц баялаг. Тэ нөөц баялаг. Яа тийш үү. Мазала dictionary харав. Мазала гэхдээ бид нарт юу өгөөгүй шүү. Спонсор биш шүү. Спонсороо гэхдээ видеоныхаа дараа юуны видеон дээр спонсор бол. Тийм. Мэдээлэл өгнө. Тэгээд подкастны дараа спонсор бол байгаа шүү. Дуслан сонсоорой. Тэгээд тийм одоо нөөц баялаг тий хаанч хүрэхгүй тийм болохоор миний одоо хүрсэн decision одоо тийм одоо юу гэдэм бэ? Зорилго одоо миний зорилт бол одоо ингээд тэрний хагасыг байхгүй болох те. Тэгжээж бусд нь одоо ааж аргалтай амьдрын гэдэг ч юм. За та нар мэдэх бол одоо юу байгаа штэ. Watchmen гэдэг нөгөө DC-гийн одоо канон ч бас байдаг. Тэрэн дээр нөгөө Ozymandias гэдэг одоо хамгийн дайсны дүр гэх юм уу да. Тэр Kill millions to save billions. Тэс нэг хүүтэнтэй болоод Орос Америкээр би нэг цөмтгөж байгаа. Тэр дайныг устгахын тулд тэр хоёрыг нэг талд болгохын тулд доктор Manhattan-ыг эсрэг дүр болгож харуулад Alien хайр гаргийн амтанд телепортчихдээ шүү дээ Нью-Йорк. Гэхдээ яг тэр комик канон дээр болохоор доктор Manhattan-ы нөгөө energy blast-ыг цуглуулад Нью-Йорк дэлгдээд 20-30 сая авчдаг. Гэтэ the point нь тэр байхгүй юу? Тийм. Тэнгүүд ер нь бол сая хүнийг алаад тэр бүнийг хүний амийг авах. Ер нь бол бараг л тэрнтэй. Одоо нөгөө Gamora тэгдэж штэ. Чи Thanos миний гаргийг устгацсан тэг хүмүүсийн насан гэсэн чинь бусаж гариг дээр Gamora очиг болж таарж байгаа штэ. Тэр хүүхэд байснаас ч. Тэгэхэд Thanos бол очисон байгаа. Очоогүй махад харсан. Яасан бэ гэсэн чинь одоо болвол хүн болгоно хоол хүнстэй аз жаргалтай амьдарч байгаа тий. Тэгээ бас яг уу нөгөө Killmonger-тэй би яагаад харьцуулна гэдэг юу байхгүй. Харж байгаа юм нь харж байгаа асуудал нь одоо тий шийдмээр байгаа асуудал нь зөв байгаа байхгүй юу? Айгу зөв юмыг олж хараад тий шийдмээр байгаа. Тэгэхээр зориглож чадж байгаа ганц хүн нь өөрөөс хэлдэж штэ тий. Би өөрөө акшн хийж байгаа зөвхөн би зөвхөн энийг ойлгож байгаа. Тий надаас өөр ойлгосон хүн байхгүй. Тэгээд энэ дээр I'm act opponent тий. Би энэс болж одоо ийм үйлдэл хийж байгаа. Killmonger энэ хоёрын гол юм тэр байхгүй. Тэгээд энэ хоёрын хоёулаа болохгүй байгаа юм нь тэрийгэ тэр зорилготоо хүрэхийн тулд тэ хийж байгаа зүйл нь зам нь үнэхээр буруу болчиход байгаа байхгүй Killmonger-ын хоёрын. Яг гоо scale-ийг тавьцуултгүй л дээ. Тэгэхдээ яг villain-ийн хувьд болохоо байгаа байхгүй. Тэгээд за Thanos-ын хувьд бол угаасаа юу ч ярих вэ? Юу ч ярих. Тэгээд чамд юунууд хэр байсан? Одоо юу яаж ч Infinity War угаасаа айгу олон газар олон үйл явдал болж шүү дээ. Нөө дүр болгоныг одоо чинь Guardians Thor-тай цогч юм уу те Stark-ийн хоёр, Strange хоёр те одоо Cap, Panther, Mantler дээр ч юм уу аль ер нь дөрүүдийг нийлүүлсэн чамд аяг хамгийн яасан гайгүй гой санагцсан.
Cup of Beer. Thor хин 2, Cool 2, Star Lord 2. Тэгээд Thor-ын нэг тийм нөө Ragnarok дээр амар комедик болцсон. Яг өмнөх хоёр дээр комедик байсан. Гэхдээ Ragnarok бүр full comedy болцсон болохоор нэг тэр хөвгөлтөө мэдрэмж нь байгаад байсан те. Тэгээ яг тэрийг нь үргэлжлүүлсэн. Тэгээд Doctor Strange хин 2 гоё байсан. Iron Man 2 гоё байсан. Тэгээ хоёр douchebag амар гоё өстэй. Тийм тэр бол хоёр douchebag. Тийм. Ялчгүй тэр бол хоёр мундаг жүжигчнэр хэлэхүү. Гэхдээ ер нь бол тэгэл явж хамгийн тэгэл муун цаашаа юм дээ зүгээрээс нь. Гэхдээ амар тэгэж бүр амар тод гаргаагүй нь Captain America-тай юу тийм баг шүү дээ. Ер нь Cap-ыг ернээ гэх юм яриад нэг тийм диалогч нэг баг байх шиг байсан тэгэл. Гэтэ юун дээр айгу харуулсан санагдсан. Тэр нөгөө нэг Secretary Ross Thunderbolt тэр нөгөө нэг Avengers юун дээр ирдэ штэ. Тэр ирэхэд тэр ганцхан диалог шин л Cap-ийн ямар байдалтай байгаа сүүлийн 2 жил тэр амар харуулсан санагдсан. Тэгвэл юу болвол те бидний одоо зам зогсон болоод бид нар танартай ч хамаагүй үзнэ те зорилготой. Би бол ямар ч хүнээс тушаал авахгүй болсон. Тийм одоо бүр төгшөөрөл авахаасаа ч өнгөрсөн те би бол тэрний санаа зовох шаардлагач байхгүй. Бас амар болцсон баахгүй те Cap бол тэгээс ахал моголгоо аргачлаа. Тэгээс гоё аргачлаа. Тэр тортой уусан тоош нааг дагаад байгаа юм уу? Дөөрэ гадаа юм уу? Тийм чинь нөөдөнгөө яах вэ юм. Тэгэхээр Тэгснэ нөгөө I'm Groot гэсэн чинь I'm Steve Rogers. Нөө нэг мангаргой тайлбар I'm Steve Rogers. This here is my friend the tree. Тэгээд юунод зарим нэг критикуудыг харсан чи юу гэжсэн. Нөгөө нэг амьсгаа авах заахгүй их акшн гэсэн. Би тэрэн дээр хэлмээр хоёр юм байна л да. Нэгдүгээрт what the fuck do you expect from Infinity War заяа? In the first place тэ. Ойлгомжтой байсан тэ. Нөгөөд би тэгээд нэгдүгээр тэгж бодож байгаа. Тэгээд үдсний дараа бодсон чи the fuck are you talking about? Тэ амьсгаа авахаар шиг зөндөө байхгүй дунд. Тэ одоо чинь Scarlet Witch Vision 2-ын шинүүд байна тэ. Одоо чинь Stark-ийн 2-ын Pepper 2-ын шин айгүй хөөрхөн байсан шүү дээ. Тэгэл одоо юу гэдэг нөгөө нэг Titan дээр очичоо тэр нөгөө плана гаргаад эргүүлчихдэг ч юм уу те. Тэг надад зарим нэг критикүүд одоо ингээд шүүмжлэгчд юу байсан аим өөрсдөө хүчлээд муулаад байгаа ч юм шиг аим утгагүй юм дээр ингээд. Тэг харин нөгөө төрөний ойлон ханаар юм тэр байхгүй. Энийг зүгээр ингийн кино гэж юу их утгагүй байхгүй. Энэ бол 19 киноны дараа гарч байгаа season finale. Одоо чинь хинч заяо. Хинч Baylor гэж англи шүү дээ. Нэдийн толгоогоо тасдалдаг. 7 жилийн Game of Thrones spoiler sorry. If you're not watching Game of Thrones at this point fuck you. Тэгээд sorry not sorry. Тэгээд чи тэр ангийг чи ямар ч контекстгүй үзүүлвэл тэр анги бид нэр Game of Thrones-ийн түүхэнд байдаг агуу гэж яригдах тийм анги байх уу? Жишээ нь тийм биз дээ. Утгагүй байхгүй юу? Тэр анги зүйлс чи тэгэл бодол та. Зүгээр нэдийн толгой тасдаг ангитай тэр Baylor тэр амар анги штэ. Тэр ангийг өмнөх 8 анги нь байхгүйгээр үзүүлвэл. Эсвэл 6-гийн 10 The Winds of Winter-ыг season 6-гийн 9 анги. Нэг бол бүр Game of Thrones-гүйгээр тэр ангиг үзүүлэхэд жишээ нь тэгэж тусгуу гэдэг асуудалтай байхгүй юу? Харин тий. Одоо жишээ нь яг наадч бол яг над тохиолдсон. Би нөгөө саандгүй байж байгаад нэг бүр Infinity баг юу Game of Thrones үзэж байгаагүй хүнтэй би юу үзчихсэн байхгүй юу? 7 дугаар season-ийн нөгөө Jamie нөгөө луута тулдсан шүү дээ. Тэр анги чи юу яг The Spoils of War. Тий, Spoils of War гэдэг нэг анги дээр би зүгээр үзсэн суучсан ямар ч юм үзэж байгаагүй хүн хаажуу дээрээ зүгээр таарсан бохгүй юу? Гэрт байсан чи хинч үлээ. Найс ч үлээ, ихч ч үлээ. Орж ирснээ учрууд голуу гарч ирснээ бүх юм нь устгаад байгаа бохгүй юу? Тэгсэн чи ямар тэнэг кино вэ? Амар утгагүй байх зүгээр луу гарч ирсэн юм устгаад яваад байхлаар нөгөө хэд ямар ч эсрэг байлдах юм ч боломжгүй те чадал. Тэг яг уу энэ ер нь тийм байхгүй. The point нь те тэгэж харьцуулах угаасаа амар утгагүй тийм Infinity War-ыг үзснээ ямар тэнийг юм те юу ч ойлгохгүй гэх бол аим тэнэг байхгүй. Тийм. Тэг яг уу юун дээр тэр талын шүүмжин дээр бол хэлэхэд тийм баа. Тэгэд яг actually зүгээр яг энэ кинон дээрээс одоо шүүмжлэмэр яг хоёр би одоо 24 цагийн дотор 3 үзлээ шүү дээ. Тэгээд яг жоохон юм санагцсан юм. Яг уу яагаад гэдгийг нь ойлгож байна. Яагаад тийм шийдвэр төрсөн ч юм уу? Яагаад
гэдгийг ойлгож байгаа ч гэсэн яг зөв киноны контекстээр хокийг хэрэглээг надад үнэхээр техник санагдсан. Аха. Яг уу ойлгож байгаа. Тэгээ зохиолчтойхон талаас. Яг тэгэхээр хок ороод ирэхээр fight scene минь зарим нэг юм утгагүй болно. Компьютер график дээрээс нь Mark Ruffalo-гийн царай гаргах хэрэгтэй байгаа whatever. Тэгээ энд дэвч. Түүнээс яг зургийг кинон дотор бол яг эхний ганц хоёр шин инээдтэй нөө хуурч чаддгүй. Гэхдээ сүүл рүүгээ ороод ирчихлээсэн би гэж бодож байгаа. Би бол. Тэгээ ядаж хок постэр дотроос гараад ирчих. Би яг тэгж бодсон. Тэгэхгүй тэр чигээрээ дууссан болохоор хок байсан нь дээр л واخгүй те яалчгүй. Нэгдүгээр тэр санагдсан. Тэгээд шүүрийг надад айгу дими хэрэг ерөөсө гоё ашиглаж чадаагүй тийм. Тэр амар мундаг том genius дүрийг яг ишимдэр юунд чиглэв шүү дээ. Vision Stone-ыг салгана гэсэндээ салгаж чадаагүй дууссан тийм. Тэгээд тэр нөө cover claved цохолоод ухаад. Гэтэ яагаад шингэхдээ надад салгахад дууссан юм шиг санагдчих. Гэхдээ миний бодол одоо юу гэдэм бэ? Шүүрийг салгаад дууссан. Тэгээд миний бодлоор яаж бусаас сэргийх юм мэдж байгаа. Одоо нөгөө хамгийн сүүлд нөгөө за одоо шууд төгсгөлний ярих гэж бас хаашиж байна. Зүгээр ч юм. Зүгээр хамаагүй шүү дээ. Нөгөө Vision хамгийн сүүлд нь нөгөө дэлбэрээд үхсэн чинь нөгөө Танос гарч ирээ буцаад цаг хугацааг ухраагаад авчдээ шүү дээ. Тэгвэл би нь үлдчихэж байгаа нөгөө зүгээр юуг нь аваад миний бодлоор шүүрийн ойл эдийн нөгөө салгацсан оюун ухаан нь яаж сэргийх юм мэдж байгаа юм санагдаад байна. Гэтэ зөвхөн миний бодол шүү зүгээр. Тэр бол надад бол яа тэр байж болно. Яг л тэр дараагийн анги дээр угаасаа л дөрүүдээ ашиглахаас өөр. Яг ч зарим нэг дөрүүдийг угаасаа дараагийнх дээр нь ашиглах. Би бол ерөөсөө амар ихтэй байгаа нэг юм дээр. Аха. Сүүл Танос snap хийдэж штэ тий. Snap хийснээс өмнө нь өгсөн бүх дөрүүд жинхнээс өгсөн. Би бол тэр бол тийм ойлголоо. Тэр жишээ нь тэрэнд vision орж байгаа байхгүй. Би бол тэгж бодож байгаа. Тэднийг дахиж хизээж ашиглахгүй. За промо момож үжигчсэн явд юм уу flashback. За үсрээл flashback. Яагаад тэгэхээр тэгжээж Танос гэдэг дүр тий menacing тэгжээж ачаал бүтэлтэй одоо стектэй гэдэг шүү дээ. Тийм болж байгаа байхгүй. Тэгээ нөгөө тэр стекснес тэгээ нөгөө Танос гарч ирэх болгонд ямар нэгэн аюултай ямар нэгэн хүнд муу юм болно гэдгийг мэдээд байгаа. Тэр нь амар гоё. Тэгээ одоо ингээд нөгөө өмнөх бид нар кинонд шиг Panther-ыг хүртэл амьд байгааг мэдчихлээ. Тэр Monger-ыг яа тий. Тэгээ ингээд хийх бол энэ дээр бол тийм байх. За яг уу. За хин байх бах. Parker байх нь тодорхой. Spider-Man 2 гарч байгаа. За Star-Lord байх нь тодорхой. За Panther шинэ franchise юм чинь Ant-Man тодорхой. За тэгээ бус нь бол батгаа байгааг. Бус нь ямар ч батгаа байгаагүй шүү дээ. Тэгээ тэр чинь ингээд айгүй гоё тенс болгож байгаа байхгүй. Танос ч юм уу эсвэл юу хүртэл Black Order хүртэл үзэлцэхэд тэ хэн хүчгөл хэн яачгал гэсэн бүр ингээд байнгын тийм төгшөртэй. Тэр амар гоё. Харин тэгээд үхэл гэснээс надад нөгөө хамгийн ихэнд нөгөө хин үхтэн штэ. Локи үхэж байгаа штэ. Хүзүүг нь хугалаад. Амар сониргүй импакттай байсан л да. Гэтэ хэсэг хугацаанд дараа амар мартцсан. Локиг үхснийг ч юм уу нэг бол нэг тэгээд импакт нь байхгүй болчихдаг ч юм уу нэг тийм дараа нь киноны дуусны дараа ингээ гарч ирэл өөнөр Локи үхсэн шүү дээ. Би бодогддаг ч юм нэг жоохон нэг тийм асуудал байсан. Би тэрийг бол яалтч уу гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр Локиг цаашаа явуулах боломжгүй. За тэрийг үхэх нь угаасаа зөв айгу гоё emotion. Тэгээд зохиол явуулчихсан болчихсон. Тэгээд нөгөө 2 цаг 40 минутын кино болохоор дөнгөж ихний 2 3 дахь минутанд өгсөн дүр болохоор таг мартаж байгаа байхгүй. Би тэгж бодсон. Түүнээс биш бол логик бид нар өглөөг мартна гэж байхгүй шүү дээ. Тэгээд өглөөд бол угаасаа юу би тэрэн дээр бол амар сэтгэл ханамжтай байгаа. За өглөөд гэснээс хоёулаа энэ юугаа харъя. Бооцоогоо. За подкаст яг байнга сонсдог хүн байвал гэхдээ бүгдийг сонсч байсан хүн байдаг болов. Байгаа бах те. Байдаг бол комент би бэлэг үгүй гэж. Тий. Би ямар ч комент хийрээ. Ер нь бол ярилцаж болно шүү. За, юу вэ? Бооцоо тавьсан. Infinity War дээр 5 дүр хин 5 өгөх вэ гэ. Тэгээ хамгийн олоныг зөв таасан нь одоо ямар нэг сонсогч ч юм уу эсвэл те channel маань үздэг нэг хүнийг ямар нэг байдлаар ялагч шалгаруулад билетээр шагныг гэсэн баг те. Infinity War-ын билет те. Тий. Infinity War-ын билетээр мөнгөний яаж болох вэ? Бие худалдаад аваад. За чи маргааш бүрээс. За тэгээд замарч олчвал тий. За тэгээд юу яасан бэ? За миний 5 дүр гэж байна. За Captain America 1-т. За 1-ээс 5 руу. Loki, Hawkeye, Vision, Pepper Potts. За минийхтэй Cap өгөөгөө. Loki өгсөн, Hawkeye угаасаа гараачгүй. За тэгээд Vision өгсөн. За Pepper хөрх юмтай амьд үлдсэн. За би бол 2-ыг таасан юм байна. За минийх дээр болохоор Loki 1-т, Iron Man, тэгээд Captain America, Hawkeye, Nebula юм уу Heimdall гэсэн тэгээд Loki үгсэн, Iron Man амьд, Captain America амьд,
Hawkeye угаасаа гараагүй. Nebula амьд. Тэгээд аль нэг нь гэсэн болохоор Nebula-г хайчээ. Heimdall өгсөн. Тэгэхээр хоёр тийм жоохон 5.5 он сонгож байгаа читтэй баг. Тэгээд ер нь бол яасан бэ? Loki Heimdall хоёр өгсөн. Тэгээ чи болохоор яг тэгээд нэр тэрийг гэхдээ хүмүүс амар бага яах шиг болсон. Heimdall нөгөө хэнийг аварж байгаа надад амар сонирхолтой нөгөө Hulk-ыг зөвхөн Hulk-ыг нөгөө явуулчихсан шүү дээ. Харин чи хотлоо 1.5 он сонгож ялагдсан да удаа. Ярен сэдвийг өөрчлөөд байна. Гэхдээ сайттай хойлоо буруу хэлсэн. Хамгийн олныг таасан нь билет авч өгнө. Хамгийн зөөгнийг таасан ш. Чи 1.6 он сонгоод 2 нь өгсөн байхгүй. Би 5 он сонгоо 2 нь өгсөн байх. За би ялагдсан. За манайхаа Avengers-ийн 2 билет авч өгнө. Авч өгөхөр болсон маань. Би яг 2 попкорны мөнгөнд дай. Тэгээд яг хүсэх юм бол битэртэй цог үзэж болно хааш. За тэгээд тэрийг мэдээж яг ер нь юу яач төө. Оролцох сонирхолтой хүмүүс нь комент ч явчих. Хаа сонссон хүмүүс нь оролцуулгаа. Тэр нь тийм байна. Сонссон хүмүүс нь зүгээр ямар дөрүүдийг өгнө гэж бодож исэн, ямар өглөө сэтгэлж өрсөн, ямар нь одоо хүрээгүй ч юм уу те хэнийг нь буцаж ирнэ гэж бодож ин тэрнтэй гой холбоотой комент өчөв л дэж. Тэгэхээр хүн комент өчгүй бол яг хаагүй битгэл үст. Тэг яг битсэн хүмүүсээс нь тэгээд ярилцээ те. За тэгээд чи сая юу ярьжлаа? Би сая нөгөө юу Heimdall өөрөө хүчийг All Fathers те give me the dark black magic мэдгүй нэг magic гэсэн. Тэгээд бүх хүчээ шахаад хэнийг Hulk-ыг аварж байгаа надад ингээд сонирхолтой сан. Би хангаагсан яагаад Thor-ыг биш Hulk-ыг эсвэл яагаад хоёулангийн биш. Тий, би үгүй. За яг хоёулангийн биш зөв угаасаа бүх хүчээр нэгийг авах боломжтой байсан. Нэг бол миний бодлоор зүгээр Thor-ыг амьд үлдэх гэж бодсон юм уу? Мэдгүй. Би яагаад Thor-ыг авраагүй бас амар гайхсан. Хамгийн ихлээр нэг бол Thor-ыг үнэхээр үлдэнэ гэж бодсон байна. Нэг бол тийм л. Тэгээд Thor гэснээс би өмнө нь яг канон дээр ингэж Thor-ыг бурхан гэж харж байгаагүй зүгээр яг амарлаг хүчтэй. Гэтэ яг бурхан гэж харж байгаагүй. Тэгээ ядж байгаад нөгөө юу ядсан штэ. Loki илүү хин блэ нэг аль нэг кинон дээр нь ярьдэн штэ. Бурхан биш. Тэр чинь нөгөө тхиүү өөд нь өөрөө ярьдаг байхгүй. Бид нар зүгээр удаан насалдаг өөр race. Өөр yes race бурхан бол биш тийм. Тэгсэн чинь яг Ragnarok-ийн төгсгөл дээр бүр амар болдсон штэ. Гэтэ нөгөө алахгүйгээр амар болдсон штэ. Тэгээ сая яг Stormbreaker аваад те. Тэгээ тэд нар бүр утгаас бүр зүгээр бурхан яа гэсэн чи ямар ч хүн одоо энгийн хүн сансар амьд үлдэх боломжгүй те. Эбенемо энэ гэж хүлж өгөхгүй. Тэгсэн чи нөгөө Thor амьд байдаг. Яагаачгүй те. Энэ яагаад амьд байгаа юм бол гайхаад. Тэгээд яалчгүй Thor-ыг яг бурхан гэдэг. Тэгээд тэр нөгөө нэг Nidavellir те. Nidavellir бүтэн бүр нарны юуг яаж байгаа шүү те. Пластик өөр дээр авч байгаа шүү яах вэ? Тэгээд нэр Major Kudos to Russo Brothers. Russo Brothers бол нэр шүтэж биш. Яг л хүмүүсийн хүчийг яаж гаргахад амар сайн мэд. Тэр ёстой хамгийн гоё юм л. Одоо ийм олон дүртэй. Тэгээд эн чинь мэдээж тэгээ утгаалтсан fantasy world шүү дээ. Тэр world ийм ертөнцид энэ амар олон power-ыг бүгдийн амар гоё юутай баланстай. Одоо чинь хүн дөрөвднөөс ингийн хичнээн хүн дундаа тулцсан. Гэхдээ ийм cosmic хэмжээнд хинж биш. Одоо жишээ нь Rhodey, Falcon, Cap, одоо Black Widow те. Тэгээ Winter Soldier энэ хүмүүсийн хажууд бол амар. Гэхдээ энэ утга учиргүй те cosmic юмнууд хинж биш шүү дээ те. Тэгээ тэрийг амар гоё харуулсан. Яг уу чинь Corvus Glaive хиймэртэй гоё л үзчихлээ л дээ. Proxima Midnight гэдэг те. Гэхдээ Thanos ирэхэд бол хинж биш болж байгаа. Бүр үнэхээр хинж биш болж байгаа байхгүй. Тэгээ тэр бол зүг баг. Одоо чинь би айжсэн юм dig тэр байхгүй. Нөгөө трейлер дээр нөгөө Thanos-ын гарыг ингээл cap барьдсан шүү. Гэтэ хөрх юмдаг гарын барихаас цаашгүй байгаа шүү. Нэг гарыг бүр нэг гарыг тэ нөгөөг нь хичээгчгүй байгаа шүү. Зүгээр нэг харснаа заа гэх. Тэр зүг гоё байхгүй. Түүнээс биш cap энэ чинь учир утгагүй Thanos-тай алцсан бол утгагүй байхгүй. Тэгэх юм бол Thor Moro-до Thanos-ыг няслана гэсэн үг болчих шүү дээ. Тэгэхээр бас тэр бол амар гоё power. Ер нь Russo ах トゥ хоёр бол тэр тал дээр айгүй мундаг мэдээлэл байна. Одоо чи нэг анхных нь кино Winter Soldier. Winter Soldier ер нь Marvel-ийн түүхэндээ хамгийн мундаг кинод нэг. Тэгээ тэрнэр Captain America гэдэг дүрийг утгаар нь
одоо яг Super Soldier яг гоё болгосон шүү дээ. дээ. First Avenger л яах вэ тэгэл. За эхний Avengers дээр бас тэгс гээл те. Тэгэхэд Winter Soldier дээр яг нөгөө нэг didn't skip leg day гээл те тоглоом болол те. Тэгэхэд чинь жинхнээсээ яг тэр нэг power-ыг нэг утгаар нь харуулсан. Тэгэхээр энэ ч гэсэн яг нэг team хэсэг байгаа нөгөө Black Panther нөгөө Captain America хоёр нөгөө ёо тэр гүйдэг те. Тэр нэр дээр хүртэл харуулж байгаа. Panther тэр хоёр гүйж харж байдаг бол тасцсан. Тэгээд нөгөө гинт тэрийг хараад гэсэн чи ёо гэл тэр Captain America-гийн нэг team хэсгүүд байд юм аамаа. Тэр Ultron дээр Age of Ultron дээр бас нөгөө Mazekla шиддэг тэр бас тийм Mazekla шиддэг тасгаадаг те. Аяга шиддэг. Тэр яалчгүй аамаа гоё тэгж харуулж чадсан байлаа. За огшоосон синүүдээс за надад бол яг 2 байна. Бүр галзуу 2 байна. Аагүй 3 ч юм уу. 4 ч юм уу. За 3-ыг за яг 3 лимитли. За 3 лимитли. За буцааж авахгүй нэмэхгүй лимитли. За. Номер 1-т байна штэ. Тоор дэлхий дээр бууж ирж байгаа заяа. Тэгээ бууж ирээд нөгөө гүүгээд нөгөө цэглэхан захиал Жорж ирдэг. Thunder хийдэг. Thunder артал нь харанхуулаад өөрөө ингээд тэр номер 1 бүр тэр Blu-ray-ын гараад тэр миний wallpaper. Тий. Угаасаа тэр бол амар гоёсэн. Тэр дээр би босч ирсэн. Тэг би нэр тэрэн дээр би хитэн минут бүр ойрлсноо би мэдэхгүй. Тин чи ойрлж өгс. Хоёрт нь болохоор Doctor Strange нөгөө олон гартай болдог. Тэнгүүтээ хуваалцдаг тэр бүр ухаана зангаа. Наа хоёулаа миний нэг бай бас. Тэгээд гуравт нь болохоор надад дахиад сонгомоор зөндөөлөн. Гэтэ гуравт нь болохоор нөгөө хин Iron Man Thanos-тай үзэлсэж байгаа. Йоо тэр амар өстэй. Тэгээ нөгөө бүр нэг жоохон зус гардаг гэсэн чинь л all this for a drop of blood гэдэг. Тэгээ тэр бол амар гоё шээ. Тэгээ нөгөө бас хувцсыг нь бас яаж ажиллаж байгааг нь бас амар гоё харуулж өгсөн. Яг л нөгөө гимтэг тусам нөгөө тоон багасаад байгаа өстэй. Тэнгүүтээ хэрэглэхэнгүүт нөгөө одоо хүлийг хамгаалж байгаа шууд дээш алга болоод дээш гарлна. Пласт хийх тусам те. Багасаад байдаг. Тэр нь амар гоё санагдсан. Тийм renewable биш дуусах боломжтой гэсэн утгатай. Тэр нь амар гоё санагдсан. За тэр 3 миний юу. Миний бол яалчгүй тоор их. Тэр нөгөө нэг Stormbreaker ингээд ёо тэрэн дээр өстө жиг тэгэл нөгөө нэг яг нөгөө өсөрж орж ирдэ шүү дээ. Тэнгэр харанхуулаад цахилгаан захаал тэр тасварсан. Тэгээд тэр юу болвол Strange тэр нөгөө нэг тэр одоо буддист юм уу байгаа да imagery бол байж байгаа. Тэрний reference юм бол байж байгаа. Ямар бурхан ямар юу хиний комик дээр болохоор нөгөө Vashanti гэдэг нөгөө бурханыг шүтээд байдаг шүү дээ. Одоо нөгөө Eye of Agamotto энэ төр гэл нөгөө комик дээр гардыг. Яг одоо календар гардаг л гэхдээ өөр утгаараа. Тэр чинь нөгөө Vashanti энэ төр гэл бурхантай холбоотой байгаа. Тэгээд тэр тэднэр чинь нөгөө яг энэтхгийн бурхан юм шиг. Тийм. Яг нөгөө нэг юу нь бол байгаа. Influence байгаа. Тэгээд тэр тасалцсан зураглал байсан. Йоо ямар гоё хийгээвэ те тэрийг. Doctor Strange хүчийг хүртэл бас амар Strange хүчийг бол тасалсан. Тэгээ биний бодлоор бол нөгөө тхий юу Master of Mystic Arts юу гэдэг вүлээ? Тийм. Юу ч Master of Mystic болцсон. Гэтэ юу лээ? Sorcerer Supreme. Sorcerer Supreme болцсон байлаа тийм. Яалч мундаг болцсон. Тэгээд за нэг өөр шин одоо юу юм байна да яалтчгүй яг олон үзсэн тэгээд зөндөөс юм тий угаасаа. Гэхдээ киноных нь тооныг ихэнд нь тавьж байгаа. Дээрээс нь ямар амар вэ гэдгийг шууд кино эхлэхэд харуулж байгаа гэдэг утгаараа надад бол Hawk-тай зодтолдог шин. Thanos-тай. Ёо тийм бүр амар юу вэ те. Юу нэр тийштэй. Ямар тэгээд нэг юу штэ одоо кинон дэр хийхэд дээрээс нь үзэхэд ч гэсэн тийм back том дөрүүд зүгээр гой зодтолдох юм штэ те. Яг гоо smash хийхээс гадна зүгээр одоо шинэ Incredible Hulk-ын төгсгөл шүү дээ. Гоё зодолж байгаа хэдэд санагддаг шүү дээ. Нэг жоохон болох удаан тэгээд нэг болвол ингээл нөгөө нэг Man of Steel шиг ч юм уу эсвэл жигнэс Incredible Hulk энэ шиг цөм цогцолцоо тий. Тийм л байдэн шүү дээ. Тэгээд хичнээн гоё хийсэн ч тийг санагддаг. Тэгэхээр тэрэн дээр Thanos ямар амар юм бэ тий ёо. Хөдөлгөөн амар гоёс. Би Thanos-ыг бол тэрэн дээр ч жинхэнэ нөгөө нэг хипмантай зодлоо. Харин тий. Амар лаг бултаа зохиж мохоод амар өвдөлдөг амар ёо. Тэн дээр бүр oh my god гэж. Өвдөглөнгүүтээ доош унгаа зүгээр хокийг ухаан алдуулчихсан шүү дээ.
Тэгээд яалчгүй нөгөө тхий бас нөгөө киноны эхлэлт нь яалчгүй ямар хүчтэй гэдэг нь бас харуулах яаж. Угаасаа энэ хүртэл нөгөө хамгийн хүчтэй хүн хаалтл юм шиг бид нэр хүлээж авч тэрийг амархан зодчихлоор энэ ямар хүн бэ гэдгийг яг ойлгоход бол. Тэгээд шууд Хаймдал үхэл. За яг Хаймдал өгч байгаа нь угаасаа гэмтсэн байж Локиг шууд алаа тий. Тэгээд Локи чи бид нартай одоо анханасаа л байсан. Тэгээд 11 оны доороос хойш явсан дүр. Тэгэл ерөөсөө яг тэр Танос гэдэг дүрийн яг дэмжин гарч ирж байгаа. За тэгээд юу нэг хэсэг нь бас нөгөө яг бүр огшоосон хэсэг биш. Гэхдээ яг хуу бас биднэрт те ямар аюул тулгарсан бэ нөө гэдгийг харуулж байгаа хэсэг нөгөө хин Доктор Стрэндж нөгөө цаг хугацаагаар аялаад нөгөө би 14 сая 605 юу боломжийг харлаа гэдэг. Тэгээ бид нар яалах нэг ямар боломж вэ гэсэн нэг гэдэг тэр надад амар импакт байсан бүр. Надад шүү дээ. Тэр 2 гэсэн бол надад гоё. Яагаад гэж нэг гэхээр дэндүү on the nose заяа. Нэгдүгээрт заяа. Тэр болом яг хоо тэр Таносын ямар амар те бид нар ямар ч баг гарцгүй гэдгийг харуулж байгаа юм л да. Гэхдээ ядаж 2 гэсэн бол заяа. Төгсгөлийн тийс нь бүр юм байхгүй юу. Тэгээд theory гаргах боломжтой. Хоёр яавал 2 янз байж болох вэ гэдэг заваа юм гарч ирэх байхгүй юу. Нэг гингүүт хин Strange харцсан болж байгаа байхгүй юу. Тэ Vision үхэхийг, тэ Loki үхснийг. Тэгээд одоо юу вэ те тэд нар бүгдээрээ суустонтой л холбоотой. Тэрийг байлаа одоо ингэсгээ ярих бах. Нөгөө бүгд те тэр мэрийг бүгдийг харсан болчихж байгаа байхгүй юу. Бүгдийг хараад бүгдээрээ тхийг нь мэдээд шийдвэр гаргаад золиос гаргаж Time Stone өгсөн болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо Avengers дөрөвдөр болох байгаа үйл явдал мэдээд бид нар үзэх талаасаа тасгай байна. Гэхдээ Strange тэрийг бүгдийг нь харцсан болж тарж байгаа байхгүй юу? Тий, харцсан. Тэгээд нөгөө хэнийг аваад дууссан шүү дээ. Угаасаа Тоник нөгөө Iron Man-ыг тэр яалчгүй нөгөө юу одоо Thanos-ыг ялахад хамгийн чухал зүйлүүд нэг байсан гэж магадгүй. Thor, Cap, Strange 3. Stark 3. Яг нөгөө 3 гол Avenger үү. Яг тэгээ White Widow те. Яг үлцээд Hawk хүртэл. Юу н Avengers нэгийг хэлүүлж байгаа Hawk. Яг үнцээд Hulk үлдэж байгаа. Тийм биш. Яг үнцээд үлдэж байгаа юм шиг. Тийм. Яг уу хин Strange бол тэр бүгдийг хараад тэгж байгаа болж байгаа. Гэхдээ л одоо Avengers 4 яаж иж байгаад яах л баг. Бүгд үхээд дуусгах. Мэдээж. Тодорхой хэмжээнд ялах тал руугаа дуусгах. Ядаж. Тэ бүр учир утгагүй алчихгүй мэхэд. Гэхдээ ганц зүгээр надад жоохон бодор хийдэг юм тэр байхгүй. Strange тэрийг харцсан. Тэгээд яг Strange харснаар болох гэдэг байхгүй. Яг нь тэрийг жоохон өөрчилж магадгүй л дээ. Одоо Strange өөрөө байхгүй болсон учраас мэдээж ямар яг яах ёстой, яг юу болохыг нь бол хинч мэдэхгүй үлдчихэж байгаа л да. Гэхдээ л нэг биш 2 гэсэн бол тийм балер зарцуулалттай болох байхгүй тий. Тийм байгаа шүү дээ. Би тэгж бодчихсон. Тэр хэсэг амар байсан. Тэгээд надад нэг жижиг санчиг нөгөө юунууд айгуугаа санагдчихсан. Деталууд заяа. Тэгээд деталаас гадна юуны төлөө энэ олон том universe, том кинонууд нэгэдэд тэгээд одоо нэг тийм тусад нь дандаа харж исэн хэдэж цуг төсөөлөж байгаагүй ч гэсэн Thor Guardians-ыг харахад тийм юу биш. Дэнүү дали биш. Тий. Одоо live din гэж ярьдэн шүү дээ. Энэ universe жигнэсээ байдаг юм шиг. Тэ жигнэсээ олон газар олон үйл явдал болцсон юм шиг. Бүх юм бодит юм шиг те. ертөнц дотроо бодит юм шиг санагдаж. Одоо чинь Justice League үзэхэд юм биш шүү дээ. 2 өөр киноны 3 4 5 4 ичгцсэн юм шиг санагддээ шүү дээ. Нэг ертөнцид байгаа биш, өөр дөрвүүдийг ичгцсэн юм шиг. Энэ болохоор нэг ертөнцид байгаа олон дөрвүүдийг бид нэр тусад нь үзээд байсан гэдгийг ухаалдуулж байгаа байхгүй тий. Тэр нь ойлгомжтой л да. Гэхдээ тийм юм шиг санагдаж байгаа. Тэгээ тэдний одоо чинь деталийн жишээнүүд энэ байна л да. Эсвэл Time Stone-ыг тий ингээл хинлээ өгөөл те тэг чинь Sanctor юмд байж хата. Тэгээд сүүлд Thanos Time Stone өгж хахад Doctor Strange-ийн гарны ингээ ойдл нь хിവэр байгаа байхгүй. Тэ чи идгээгүй шүү дээ те. Хичнээн Master усан ч идгээгүй. Тэг гар нь ингээ чичирдэг хിവэрэ. Ерөөсө scene болгон дээр гар нь дандаа юм чичирнэс те. Жишээ нь тэр бол ийм том production хийж байгаа ш тэрийг бол мартаж болно шүү дээ. Анзаарахгүй тийм биш. Тэр бол детал. Тэнгүүтээ тэр нөгөө Питрийн найз те. Нед чи нөгөө нэг Homecoming дээр sidekick нь болъё гэл тэгээд тэр хөтлсэй гарч байгаа шүү те. Oh shit гингүүтээ we're gonna die гэл те. Тэр бол яг инээдтэйсэн ч гэсэн яг тэр нөгөө нэг тусдаа кинонуудын universe-ыг амар гоо хадгалж үлдэж байгаа байхгүй юу.
Тэгээд тэрэн дээр ч гэсэн нөгөө тхи Wakanda гарч Wakandaгийн ая яваал те. Тэр мэр нүртэл амар гойс. Тийм Wakandaгийн энэ тэр уур амьсгал нь хэвээрээ те. Тэгээд надад яалчгүй нөгөө өмнө гарсан кинонуудынхаа уур амьсгалыг амар их хамгаалж байгаа, амар их тэрийг хүндэтгэж байгаа юм шиг санагдсан. Ингээд одоо жишээ нь хин Guardians of the Galaxy гарахад дуу тий pop дуу яваа те. Дараа дооны pop дуу явж гэлээ те. Тэр дээрээ дуулаад бүгднгийнх нь vibe нь байгаа. Гэтэ нэг ертөнц гэдэг нь мэддээд амар гойсон. Тэр тэгтээ тэр хамгийн их л нэг Guardians гарахад Space гэдэг. Тэр мөрөлтөөс тэр бид ярьж зүгээр сансрах дургуй. Space гэдэг тэр өстэй чиг гоё. Тэр. За тэгээд энэ кино за сюрпризээр дүүрэн. Ярих юмар дүүрэн. Theory-гаар дүүрэн. Харамсах юмар дүүрэн. Мэдээж тодорхой хэмжээний шүүмжлэх юмтай. Тим киногоо. Тэгтээ хамгийн том сюрприз нь юу вэ ярих уу? За тий. Ёо. Тэгээд тэр шинийг айгуу зүг холбосон байсан надад санагдсан. Яасан гэхээр Soul Stone. Тэ. За Soul Stone угаасаа Infinity War дээр л гарах юм байна гэдэг нь Black Panther гарсны дараа тодорхой болсон шүү дээ. Яг хамгийн сүүлд үзсэн Soul Stone. За нэгдүгээр хамгийн сүүлд үзсэн Infinity War кинон дээрээ маш чухал одоо хэсэг нь болно гэдэг нь тодорхойсон Soul Stone тий. Reveal маягийн болно шүү дээ. Бус нь тодорхой учраас. Нэгдүгээр тийм. Хоёрдугаар Soul Stone нь Infinity War болон кино болон Thanos гэдэг дүрдээ ямар чухал гэдэг нь тодорхойлж хамгийн сүүлд одоо яг гоо кинон дээр биш л дээ. Гэхдээ хамгийн сүүлд ил болж байгаа гэдэг утгаараа тий. Яг ач холбогдол нь тийм байгаа байхгүй. Хамгийн сүүлд ил болж байгаа хамгийн ач холбогдол гэхдээ одоо сүүлд хоёлаа бас тэр жоохон байж байгаа ярих бах тэр сүүлд Soul Stone алга болдог тий. Тэгэхээр Soul Stone ямар амар чухал вэ гэдгийг харуулж байгаа. Дээрээс нь Soul Stone-ыг Gamora-тай холбдог маш зүг байсан. Ер нь Thanos-ыг одоо sympathize хийхдээ Thanos яг уу одоо Stark-тай ч юм уу Star-Lord-тай ч юм уу Doctor Strange-тэй Thanos зөндөө юм ярьдэн шүү дээ. Тэр нэг тийм бие устгах нь биш дээ хойлоо тэр ярьсан. Тийм байсан, гоё байсан. Гэхдээ хамгийн emotional хамгийн гоё шинүүд нь Gamora-тай. Ямар сандаа Gamora алах гэж оролдоо тэр reality-гаар яаж байгаад буцааж авчирсан мөртлөө хоол авчиж өгч явах жишээ нэ. Тэ тийм байгаа байхгүй тий. Тэгээд тэнцээ хүртэл Gamora хоолыг авчичээ дахиад ядаргаатай юм шиг алах гэж оролдохгүй байгаа байхгүй. Тэ нэгдүгээр дийлэхгүй гэдгийг ухаарж байгаа. Хоёрдугаар тэнцээ хайр тодорхой хэмжээгээр тэнцээ хүссэн үсээгөө тодорхой хэмжээний тэ хайр бол байгаа байхгүй. Тэр нь бол яалч нөгөө хин дээр nowhere-т очоод мэдэгдсэн шүү дээ. Нөгөө алчаал гэхдээ өөлдөг тий. Тэгээд тэр салдаана тэр ямар гоё юм бэ тий. Би тэгээд тэрэн дээр өөлж байгаад нь тэгээд би надад аим гоё тийм нэг тийм одоо sincere тий. Одоо ингээд нэг Thanos-ыг өөрийнх нь ааваа гэдгийг хүн. Гэхдээ бас надад бас тэр амар одоо нэг спойлер ярихаас нөгөө хамгийн гоё ярихаас тэр нөгөө хилдэн штэ. Хиний хүү Thanos те. Гэхдээ Thanos-ийн охин Gamora гэдэгтэй. Gamora мэдээж өөр ингэсэн аавтай байгаа. Тэрийг нь биш Thanos-ийн охин гэж хэлж байгаад надад амар гоё. Тэр яг тийм байхгүй. Ер нь бол Thanos-ийн охин байгаа. Яг тэр Gamora гэдэг дүр тэр эмгтэр хүн Thanos-ийн охин болоод өссөн байгаа байхгүй тий. Өөрийнхөө race-ийг ч баг мэдхгүй, баг гаргаа мэддэг ч юм уугүй тий. Баг тийм шахав. Аавгаа гэж хайрладаг хүнддэг тэр мэдрэмж байгаа. Үзэн яддаг шигээ давхар хайртай байгаа. Тэнгүүтээ угаасаа тэгдэг гэсэн нөгөө Thanos хэлдэг шүү дээ. Би чамайг миний суудал дээр суугаад тий намайг заламж халаа болно гэдэгт амар итгэдэг байсан тий. Тэгээ тэнгүүт одоо Gamora би энийг амар их үзээ яддаг байсан. Өдрөө болгоо үзээ яддаг байсан. Тэгээд тэгсэн чинь чи миний зорилгот хүрэхин тулд чи надад тусалж байсан гэдэг. Анхан дууглаар Gamora миний бодлоор бол яалчгүй нөгөө тэгэхээр аавгаа гэж хайрладаг. Тэгээ аавынхаа тал байсан. Тэгээд ямар нэг юм тохиолдол яг ертөнцийг өөрөөр хардаг болсон баг. Гэхдээ тэгсэн чинь тийм биш тэгж байгаа шүү дээ. Өдөр болгон би үзээ яддаг байсан. Амьдралынхаа өдөр болгоныг үзээ яддаг байсан гэдэг тэгсэн чинь you told me that гэдэг. Тэгээд тэгсэн энэ чинь нэг одоо чинь энэ кинон дээр гинт шууд Thanos Gamora-гийн relationship гарч иж байгаа биш байхгүй. Guardians дээр ярьдэн шүү дээ. Нэгдүгээр зөндөө яригддаг. Ron-наас урвдаг. Хоёрдугаар нөгөө нэг Ron Thanos-тэй шин дээр тэгдэж шүү. You apparently you alienated my favorite daughter Gamora. Тэр шин хүртэл энэ Infinity War гэдэг киноны суурь айгу хүчилсэн биш зөв суурь болж байгаа. За тэгээд тэр шин бол ойлгомжтой. Тэр нөгөө нэг эхлээ надад амар зөв Nazgûl шиг харагдсан. Lord of the Rings-ийн Nazgûl-үүд дээ шүү дээ. Гэхдээ надад би яагаад ч нэг тийм за шинэл дүр юм бахтаа гэж ингээл би болохоор зүгээр л үнэхээр gatekeeper нь л гэж бодсон. Дүр биш би баг дүр мөр ингээд царай харагдахгүй. Би бас яг тэгж царай мэрэ харагдахгүй зүгээр л ийм
амар зүүн те тийм gatekeeper л байна гэж бодсохгүй. Тэгсэн чинь нөгөө нэг яг англиар юу гэсэн юм марчид. Гэхдээ бүгд анх ирсэн хүн болгон те бэлэн гэж боддیں۔ Би ч гэсэн тэгэж бодсон гэл Red Skull тэгээд тэр тасарсан байс те. Тийм түрүү нөгөө хоёлаа нөгөө яг одоо театрт тэгээд яг сонирхдаг хүмүүстэй хамт үзэх амар гойсон гэсэн шүү дээ. Тэрийг би яг нөгөө IMAX үзээд ихтэй бас яг амар мэдэрсэн. Бид нөгөө Red Skull гарч ирэхэд нөгөө заалд Red Skull гэдэг орилоод бүгдээрээ орилдоод гэстэй тийчээ галзуу болсон шүү дээ. IMAX үзэхэд хүмүүсийн анзаарч байгаа болохоор юу энэ хин бэ гэдэг ч юм уу нэг бол гайхаал зүгээр нэг ач холбогдол өгөхгүй дээ зүгээр л нэг дүр гарч ийн гэдэг ч юм уу. Одоо ингээд авч байгаа хүмүүс амар хүсдэг. Одоо энгийн аудиенстэй үзэн шүү дээ. Тэнгүүт нөгөө нэг тоорын нүдийгээ эргэлддэг ч юм уу. За тэгээд хок нөгөө нэг нөө гээл те нэг ундаг ч юм уу. Эсвэл одоо за өөрөөр хэлбэл slapstick комединууд нь. Улаан цай инээдтэй юмнууд байгаа шүү дээ. Одоо Star Lord тэнэгтдэг тийм л юм дээр бүгд нээж байгаа. Тэгээ босод юм инехгүй. Ойлгохгүй. Нэг бол ойлгохгүй. Одоо чинь тоор нөгөө сүлд лаадаг шүү дээ. Сагддаг шүү. Тэрнэр бол миний тэр нөгөө нэг лазер дээр үтсэн одес хүртэл тэгсэн заяа. Оо гэдгсэн заяа. Гэхдээ босод бүх юм дээр cap map гарч ихэд чип чим өгс бэлэр cap заяа. Чип чим өгөө заяа. Тэгээ би гэлэг чим. Тэгээ Wakanda гарч ихэд бас чип чим өгөө заяа. Тэгэхээр тэнгууд тэр мэдгэж байгаа хөт чинь киноны experience-ыг амар гой болгож байгаа. Ерөөсө Infinity War гэдэг киног хүлээж авахд audience үзэж байгаа тэр тухайн кино зааланд үзэж байгаа яг audience амар чухал. Энэ кино бол яалчгүй яг амар олон киноны эцэст гараад ингэж яаж энэ сэтгэл амар хүрсэн энэ бүр миний хүлээж яснаас илүү байсан бүр. Харин хамгийн амар юм тэр байгаа хгүй. Force Awakens энэ хоёр миний амьдралтаа за Avatar байсан гэхдээ тухайн үед арай өөр те. Энэ хоёр бол миний амьдралтаа байж үзээгүйгээр хамгийн том хайптай кино байсан. Тэгээд яг хоо гэхдээ нөгөө кино бас үздэг аналист хийдэг хүний хувьд бол юу байгаа л та. Нөгөө нэг учир утгагүй нөгөө нэг амар тэрэндээ хайпа өндөр тавиа тэрэндээ хямрахгүй л те мэдээж. Гэхдээ хамгийн амар те. Тэгээд хамгийн амар нь миний хувьд энэ хоёр кино хоёулаа expectation-ыг давцсан. Харин тийм амарс би бүр тэгээд энэ чи яалч нөгөө зарим критикүүд гарч ирэл би дахиад үзхийг амар хүссэн. Яг тийм байсан. Гарч ирэл дахиад үзэх юм санаа үзчихмээр санагдал. Би ч одоо үзсэн гэдэг ярьж байгаа дэр тий. Би ч одоо за хэдүүлээ юу байсан? 5 тийш 26-ны 27-нд 12-20-с гигантын 3 хүртэл гигантын гаргаад за тэр аудиенс үнэхээр тассан байсан ёо. Тэгээд тэр үнэхээр миний амьдралдаа за түрүүнд дурдсан дөө Force Awakens тий. Хамгийн гоё кино театр experience байсан. За тэгээд тэгээд чинь үзэж дуусаа хэдүүлээ бөө юм яар зогсоо тий. Тэгээд дуусчаа маргааш нь шууд 12 дчихэг үзээд тэгэхэд тэгэнгүүтээ оройн лазер үзэж байгаа. За тэрэн дээр юу вэ гэхээр кино театруудын ялгаа гарч ирж байгаа. Тэр болохоор үнэхээр гоё байсан заяа. Гигантэн болвол за юм шүү дээ. Бидний кино театрын дараа л бол Тэнгис өргөө. Тэгээ гигантэн. Тэгээд яг уу IMAX-ыг яг тусад нь бодох юм бол тусдаа тэгээд Prime те. Ерөнхийдөө тиймэрхүү. За хүннүү дунд нь хүннүү юу вэ? Сайн баяр те. Тэгээд тийм байгаа шүү дээ. Тэгэхэд яг юу мэдэж байгаа. Одоо чинь бид нар чинь анх өргөө нэг дээр айгүй ихтэй. Одоо энэ MMF гээл те. MMF яг Тэнгис дээр цугладаг л байсан MMF. Гэхдээ өргөө нэг дээр бас айгүй олон жил цугуулсан те. Кино үзсэн. Тэгээд дараа нь гигантэн болсон тий. Тэгээ гигантэнгийн дараа IMAX болсон тий. Тэнгүүтээ ингээд явж байгаа ш. Тэнгүүт би яг нэг тийм дараалалтай маяг үзэж байгаа надад санагдсан. Яасан гэсэн чи гигант хэрэглээ үзэж байгаа. Яг нэг Force Awakens үзсэн тийм. Гигантэн болвол нэгдсэн цагаас нь бид нар нэгдүгээр хамтарч ажиллаж ирсэн. Ирсэн. Хоёрд одоо хүртэл хамтарч ажиллаж байгаа тий. Хоёрдугаарт үнэхээр гоё кино театр. Тэгээ Dolby Atmos-ыг оруулж ирсэн. Уур амьсгал гоё. Би хичнээн гигантэн кино театр үзэх нь амар цөөрсөн. Дандаа IMAX техниктэй үзэж байгаа ч гэсэн буцаа очиход нэг тийм feels like home. Тэнийг тийм дотн гоё байдаг байхгүй. За тэгээ үзвэ те. Нэгдүгээр дугаар амьсгал гоё хэдүүлээ бөөнөр. Тэгээд IMAX дээр үзсэн чинь мэдээжгүй. Мэдээжгүй. Тэрэн дээр угаасаа яхад нөгөө юу Avengers 4 тэр хамгийн чухал юм нь Avengers Infinity War тэгээд 4 Avengers 4 те. Энэ хоёр кино бол кино урлагийн түүхэнд 100% IMAX камераар хийсэн цорын ганц кино. Анхны кино. Тэн дээр одоо нөгөө дэлгэцэн бүтэн одоо гарч байгаа тийм тийм. Ерөөсөө 100% IMAX. IMAX синтэй биш, IMAX руу хувиргасан биш, 100% IMAX. Тэр бол амар харагдчих. Үнэхээр IMAX screen-ээр үзэх болвол нэрээ ярих юмгүй. Ярих юмгүй нэрээ. Тэгээд audience бас айгуу гоё байсан. Ер нь айгуу гоё байсан. Тэгээд
Мэдээж тэгээд гараад ирж байгаа. Тэр бол яриа байхгүй те скрин бол. За тэгээд лазер дээр үзэхэд яасан бэ гэхээр лазер юмнууд байгаа л да Dolby Atmos дууралттай. За laser projectionтэй гэж байгаа. За тэгээ premium large format. Өөрөөр хэлбэл IMAX шиг бол биш. Гэхдээ энгийн залаас том те скринтэй. Тэгээд 4K projection гэсэн. За би тэрийг бол намайг битээ бариад чир. Би тэрийг нарийн ширээний сайн мэддэггүй. Cinema-гийн projection 4K гэж би ойлгох шиг болсон. Тэрийг сайн мэддэггүй байна. За тэгээд reality 3D гэж байдаг шүү дээ. Монголд бол байгаагүй. Team 3D байхгүй. Тэгээд очоод за тэр үйл ажиллагаа ч удаад үрсэн. Үйл ажиллагаа болоо те. Үзэхэд за тэнцэнс яг юм за дууралт бол амар. Угаасаа Dolby Atmos тэгтээ юу юм бэлээ? Гигантэнтэй ер нь бол юугүй. Гигантэн IMAX 2-той харьцуулагдахаар. Тийм. Үнэхээр мундаг юм бэлээ. Дууралт амар гоё байсан. За тэгээд дөрвсөн нэгтаршил. Би IMAX би яг тухайн үед нь шин гэж бодоод үзэж байгаа болохоор дээрэс нь 3 дахь үзэж байгаа болохоор тэгсэн үү үгүй сайн мэдэхгүй байна. Гэхдээ надад IMAX-с илүү нэгтаршилтай санагдсан. Сайн мэдэхгүй байна. Гэхдээ би одоо баг дахиж хоёулыг нь үзчихэж илүү ялах байх. Тухайн үед байсан сайн мэдэхгүй байна. Гэхдээ надад бол тийг санагдсан. Бүр ингээд Таноос уйлж байгаа хэсэг дээр бүр арьсан жинхэнэ хүний арь шиг харагдаад байгаа юм биржгэр мэржгэртэй. Бүр өтгтээ CGI угаасаа амарсан байсан. Тэгээ CGI яг би бас нөгөө нэг бодож юм нь юу л да. Энэ бүхний одоо ингээд бас дараа нь ярих юм. Энэ бүгдээр Canon самарж байгаа. Өөр киноос үзчихэж ялгана. Яг тэгэхээр Infinity War өөрөө 3D projection сайтай байгаа. Энэ Canon өөрөө visual effect дууралт сайтай учраас мэдээж тийм байна. Тэгээд хамгийн commendable юм. За дигтаршил бол үнэхээр биширмээр юм байлээ. Хамгийн амин 3D. Reality 3D бол үнэхээр тасархай байлээ. Тэгээд яг хуу мэдээж саяны ярьсан шиг киноных нь нөлөө байгаа. Кино нь өөрөө мундаг учраас 3D project хувиргасан нь сайн хувиргасан учраас гэж юм бол байгаа. Гэхдээ юуны лазерын 3D бол. Гэхдээ энэ лазер 3D бол үнэхээр мундаг юм байлаа. За тэгээд энэ ярьж байгаа юмудаас яг энэ байгууллагад event гэсэн ч юм уу те ингэж магтаараа ингэж молор гэсэн юм бол байхгүй. Би бол зүгээр цэвэр өөрийнхөө юг хийж байгаа. Тэгээд нээлтийн өдрийн үзүрийн урилга өгч үзэх боломж гарсан Gigant Entertainment Center-т үнэхээр баярлалаа гэж талархлаа илэрхийлмээр байна. Gigant Entertainment Center ачаар те бүгдээ нэгсэн төрүүлж би хувьдаа үзсэн байгаа. За тэгээд юу өргөө кино театрын юу те laser cinema-гийн нээлтийн урилга бас өгсөн байгаа. Тэгээд нээлттэй урилгаар барсан үйл ажиллагаанд нь оролцож бас үзсэн. Laser cinema-гийн эхний үзрийг нээлтэнд нь оролцож үзсэн. За тэгээд тэр хоёр байгууллагт бас талархлаа илэрхийлмээр байна. Манайх бол би хувьдаа Dadco тэгээд бид нар Filmon те. Filmonор бол аль нэг кино театрын тал ч юм уу те аль нэг байгуул тийм юм бол биднэрт байхгүй. Бид нар бүх байгууллага бүх хүмүүс кино урлагт хайртай те кино урлагийг дэмжсэн бүх хүмүүстэй хамтарч ажиллахад бүх талаасаа бид нар хөгжүүлж байгаа. Одоо бид нэр одоо IMAX танхим анх удаа оруулж ирнэ гэхэд амар баярлж байсан. Тэгээ биднэрт нээлттэй үйл ажиллагааг нь хийх боломж өгсөн. Тэ энэ яалчгүй ингээд одоо ингээ харахад одоо энэ өндөрлөгөөс харахад бид нэр амар хол очиж нэрээ. Хол зам туулсан байна. Тэгээд бас IMAX-тэй болчихж тэ Real 3D ороод ирчиж энэс илүү бид нар 4DX-тэй боллоо. 4DX-тэй боллоо. Энэс өөр илүү юу хүсэх вэ те. Тэгэхээр амар их гой боломжуудыг гаргаж өгч байна. Одоо миний бодлоор зүгээр кино театрууд exclusive гэдэг ч юм уу те. Тиймэрхүү кинонд бас гаргаж эхлүүл зүгээр байх гэж бодсон. Яг л одоо өрсөлдөө нэгэн ихсэж байгаа болохоор кино театр бол адилхан кино гаргаад байх юм бол угаасаа нэг зүгээр л биш. Тэгээд цаашаа миний бодлоор зүгээр exclusive те. Одоо жишээ нь зарим нэг кино театрт гарахгүй нэг тиймэрхүү кинонуудыг бас оруулж ирвэл зүгээр ахаа гэж. Тийм надад бол тийм бодлоо. Тэр дээр одоо жишээ нь мань юу яаж байгаа штэ. Тэр тал дээр ажиллаж байгаа хоёр байгууллага байгаа штэ. Ялангуяа тэр байгууллага одоо арт алтан хайс гэж ярьдаг те. Артан хайс нэгдэл. За тэгээд манай Filmon байна. За яг мэдээж алтан хайс бол олон жил болж байгаа те. Тогтцоо үедээ манайх бол бас тэр тал руу бол өнгөрсөн жилээс хийсэн байгаа шүү дээ мэдж л байгаа. Кино скрининг хийдэг те. Бусад кино театрт үзэх монголчууд маань үзэх боломж гарч байгаагүй кинонууд те. Эсвэл өмнө нь гараад удацсан кино театрт дахиж үзэх хүсэлтэй байгаа гэсэн кинонууд ч юм уу те. Тим кинонуудыг ямар нэгэн оюуны өмч ч юм уу хуулийн зөрчилтэй ямар нэг тийм байхгүйгээр ашигын бус те гаргаж байгаа шүү дээ. Одоо жишээ нь Westworld гарч байгаа. За өнгөрсөн жил одоо 20 хэдэн киног гаргасан. Яг одоо бүгдийн дурд. За жишээ нь одоо Captain Fantastic ч юм уу те. Taxi Driver гэл те.
Sing Street гэл. За тэгэхэд бол тийм тэр бол явагдаж байгаа. Тэ Алтай хайсынхан бол одоо тэрэн дээр мундаг. Тэ. Тэгээд яг хоо түрүүний миний ярьж байгаа юм юу байхгүй тэ. Бид нар бол кино урлыг дэмждэг, кино урлагтай хайртай хүн болгон байгууллага болгонтой хамтарч ажиллах бэлэн. Бид нар бол хин нэгэн байгууллага эсрэг биш, хин нэгэн байгууллагын төлөө биш. Бидний урдаа тавьж байгаа нь бол кино урлаг. Бид нар кино урлагтай хайртай гоё яриа өрнүүлээ, гоё мэтгэлзэн хийж болно, passionate debate ч хийж болно. Тэ? Болно шүү дээ. Тэр хувь хүннээ доромжилчихгүй бол passionate debate хүртэл гоё. Тэ? Та насыг ягаан ингээ уурлаад хэрэлцэн ч болж шүү дээ. Хамаа алга. Тэгээ гоё байхгүй юу? Тэ? Урлаг гэдэг бол тэр нь гоё. За тэгээд мэдээж тэр талаасаа бол яриа өрнүүлэх юм байвал яриа өрнүүлж болно, хамтарч ажиллах юм байвал байж болно. Тэр бол үнэхээр нээлттэй. За тэгээд зарлах за юу вэ? За Infinity War зарлахаас өмнө Infinity War-ын хувьд өөр одоо юу үлдсэн үү? Яриа л яриа л. Яриа л тэгээд overall яалчгүй үний хэлэхэд нэрээ хүлээжсэнээс илүү байсан. Тэгээд төгсгөлт нь надад хамгийн ихлэ нэг жоон сонир санагдсан юм аа. Яг ч ингэхгүй байсан юм шиг. Гэхдээ cliffhanger төгсөлөө. Үгүй. Тэрийг бас нэр тайлбарлах хэрэгтэй байх. Угаасаа Avengers 4 одоо Infinity War тэрийг ярина гэж байгаа мартсан шүү дээ. Хойлоо тэр нь дараа нэр гэж байгаа мартсан шүү дээ. Тэр угаасаа part 1 part 2 ернэ гэж хуваагдаж байгаа. Тэр болохоор энэ дээр болохоор хүмүүс бас жоохон буруу ойлголттой байгаа шүү. Энэ болохоор яг stand alone яг бол биш. Яг уу stand alone гэж харж болно. Гэхдээ ер нь бол угаасаа сэтгэл одоо та нарт ч гэсэн мэдгэжлээ байх. Ямар нэгэн дутуу үлдээд байгаа юм шиг. Тэр нь буруу зүйл бол биш ээ. Тэр нь бол яалчгүй угаасаа анханаас зориулсан ч тийм байсан. Тийм болохоор төгсгөл нь ер нь бол Avengers 4 дээр гарна шүү. Одоо болохоор ийм байгаад байгаа шүү дээ. Одоо эн чинь 14 онд нөө тусдаа ивент хийж зарласан шүү дээ. Амар олон кино. Би тгий санаж байна. Одоо буруу санааг бол. Тэрэн дээр чинь Infinity War Part 1 2 гэж зарласан. Тэгээд хэсэг явж байгаад Infinity War тэгээд Untitled гэдэг тус нь болгоцсон шүү дээ. Ер нь бол тусдаа кино гэх. Тэгснэ тусдаа кино гэж зарласан мөртлөө зураг авалт нь бүгд нэг дор болсон шүү дээ. Хоёр кино. Тэнгүүд ойлгомжтой болчих واخгүй. Тэгтээ юу юм шиг ба. Миний ойлгож байгаа үзсний дараа тий ойлгож байгаа. Анх Infinity War тэгж бүр screenplay зохиолн бичигдэг байсан. Тэгэхэд бол яалтчгүй хоёр парттай нэг кино хийх гэжсэн. Ерөнхий бүр том story нь бол нэг юм. Деталь нь бол байгаагүй тий. Тэгээд дараа нь за тэр нөгөө партер хуваадаг чи ер нь айгүй деми юм болж таарсан шүү дээ тий. Одоо Hunger Games, Twilight юу хвлээ. Harry Potter тий. Ер нь жоохон явцгүй юм болж таараа тэгээ болоод хуваацсан. Гэхдээ ерөнхий тэр том storyline тий, story arc гэж ярьдаг. Тэр том story arc хിവэрээ гэхдээ дотроо бол арай контент хоёр тустай кино болгосон болоо. Бас арай контент тий бас одоо чинь part 1 2 хийжсэн бол шууд нэг киног 2 жин утгаа хувааж шууд утгаараа. Тийм биш, арай тустай контент. Тийм болгоч байгаа ер нь бол. Тэгэхээр яг төгсгөл нь жоохон сонирн байвал тийм учиртай. Гэхдээ тэр бол нэг тийм нөгөө мангар төгслөө те эсвэл бүгд өгчөж байгаа мó гэд тийм асуулт. Тэрэн дээр хоёлаа одоо ярих юм тэр. Төрүүнээс хойш хойшлуулад идэх чинь тэр байхгүй юу? Ярин жоохон замбраагүй л болчих шиг байна. За тэр ч удаа дүрс. Тэгээд юу байхгүй юу? Тэр юм чинь нөгөө Snap. Тэр Snap ямар учиртай вэ? Чи комиктэй холбож ярь да. Одоо Thanos Quest тий. Одоо Snap гэдэг нь одоо тэр одоо ингээд Infinity Stone-ыг зургуулгын цуглуулхлаар чи бурхан л ер нь бол зөөр шууд бурхан л болчихж байгаа. Чи бүх юмыг өдөртдөгтэй, бүх юмыг хийж чаддаг, хин чамлуу ойртож чадахгүй. Тийм болчихоо. Тэгээд Snap of a Finger гэдэг нь болохоор чи тийм амархан өөрийнхөө зорилт хүрч чадхаар болчихж байна л гэсэн үг байхгүй юу? ертөнцийн талыг тийм амархан байхгүй болгож байна. Тэгээд өөрийнхөө зорилт хүрэхин тулд угаасаа тэрний төлөө явахаас өөр арга байхгүйсэн тийм. Тэгээд тэрийг цуглуулад тэгээд чулуу болгоно гэсэн өөрсдийн гэсэн яг зориулсан хүчтэй. Тэгээд эцэст нь ялчгүй тэгэл ингээл дуусч байгаа юм л да. Одоо Snap хийгээл тэрэн дээр зорилго түрэл юу байгаа. Одоо жишээ нь нөгөө нэг Snap-аас өмнөх хүмүүс бол жигнээс өгсөн баг гэсэн шүү дээ. Би бол тэгж бодож байгаа. Snap дээр одоо жишээ нь
Snapchat биш шүү. Энэ ийм Snap. Тэгээд тэрэн дээр өгсөн нөхдөд за жишээ нь Bucky, Panther байна. За тэгээд Spidey, за тэгээд Star-Lord те Strange. За тэгээд Wong явсан юм уу те. Тэ ер нь бол тэгээ зөндөө дөрвөн шүү дээ. Тэд нар бол 100% үхээгүй. Тийм 100% үхээгүй. Тэр бол үхээгүй, тодорхой үхээгүй нь тодорхой. Гэхдээ Танос ертөнцийн талыг алсан уу? Тэр нь үнэн баггүй. Яагаад үхээгүй мөртлөө Танос талыг алсан бэ гэхээр ингээд ертөнцийн талыг устгаж байгаа. Тэр бол үнэн заяа. А яагаад тэд нарыг 100% үхээгүй гэх нь нэгдүгээр Spider-Man 2 гэж гарах нь тодорхой учраас. Хоёрдугаар тэр Soul-той толботой. Тэр болохоор бүгдийн одоо бүр алахтай одоо чинь нөгөө Gamora-г алж байгаа шиг алах гэхээсээ илүүгээр Soul-ыг нь бүгдийг нь одоо ингээд нэг газар угаасаа хилдэж штэ. Угаасаа нөгөө Soul-Stone 6 чулууныхаа дунд тусгай байр эзэлдэгэ гээд. Тийм. Хамгийн чухал тийм. Нөгөө нэг өөрөө нэг тийм цаана бүр угаасаа мистикэлтэй. Гэхдээ Soul-Stone гэдэг юм цаана илүү мистик байхгүй. Soul-Stone-ыг угаасаа ашигладгүй. Ашиглаж байгаа нэг удаа угаасаа энэ камер гараагүй. Тэгэхээр ер нь бол Soul-Stone-той би бол ашигласан яг тэр гэж бодож байгаа. Яг Snap ч нь бол мэдээж 6 чулуу зургуулаа нийлж иж тэгж байгаа. Гэхдээ гол үүрэг рол нь Soul-Stone. Тэгээд Snap хийнгүүтээ шүү Gamora-тай уулздаг шүү дээ. Soul Plane. Би тэр Soul Plane. Би бас яг Soul Plane гэж бодсон. Soul Plane одоо Astral Plane гэж байдаг шүү дээ. Одоо шинэ Doctor Strange дээр Astral Plane гардаг. А тэр болохоор Soul Plane те. Soul Plane дээр Gamora байж байгаа нь тэр Soul-Stone-ыг represent хийж байгаа болоо гэж бодож байгаа. А тэгээд миний бодож байгаа энэ бол theory те баталгаатай байхгүй. Гэхдээ миний бодож байгаа тэр нэг үнс болчдөг дөрүүдтэй одоогийн байдлаар те нэг юм энэ чи юу гэдэг лээ? Apostrophe something те. Юу гэдэг лээ? Quotation биш яг quote биш нэг тулааны чихийг хоёр талд нь ингэдэж штэ. Нэг дэмэн гэдэг. So called dead people. Тэн үгсэн гэдэг байгаа хүмүүс. Тэд нар бол бүгд Soul-Stone. Тэр Soul-Stone гэхээс Astral Plane. Soul Plane байгаах гэж би бодож байгаа. Soul Plane гэдэгт амар юм хипхоп онгоц шиг сонсогдсон. Амар гангстер онгоц. Тэ Snoop Dogg-тэй. Тэ би тэгж бодоод байгаа. Ер нь бол тэгээд Танос бол угаасаа эргэж ирсэн тодорхой. Тэгээд Black Order байхгүй. Тэгээд миний бодлоор Avengers 4 бол амар тийм personal гэнэ болчихж байгаа байхгүй. Тэгээ амар personal. Одоо ингээд нэгдүгээр Танос ертөнцийн талыг устгахын тулд явснараа нэгдүгээр устгахснаасаа олж Avengers-тэй бидний мэддэг одоо үлдсэн одоо манай үнцэн Avengers үлдсэн юм шүү. Тэднэрт бүгдээринг нь энэ асуудлыг шууд personal болгочихж байгаа. Шууд. Тэгээд дээрэс нь Black Order байхгүй. Яг нь мэдээж Танос нэг давар метр байлгаж болно л да. Гэхдээ Танос илүү өөрөө шууд hands-on байх баг. Тий. Илүү. За тэгээд нэр нэг юм анзаарсан. Нөгөө Snap-игээд нөгөө Bell-ийн эвдэрсэн байдэн шүү дээ. Тэгээд хамгийн сүүлдэнтэй нөгөө тайлцсан байна гэж хараадсан чинь үгүй. Тэгээд гар нь ингээд хүзүүн хүртэл болцсон байлаа. Тэгэхээр тэрийг харсан. Танос хүртэл тэгээд 6 чулууг цуглуулад Infinity Gauntlet байгаад ч гэсэн Universe-ийн талыг устгах гэдэг бол тийм амартай одоо том юм л болж байгаа гэсэн. Өөрөө хийсэн гэхдээ яалчгүй хүрсэн ингээд хүмүүс өөрөө хэлдэг шүү дээ. Тэгээ энэ болсны дараа чи яах юм гэсэн чинь би нөгөө өглөө сансет хараад инээнэ гэж тэгдэж шүү дээ. Яг яг тэгж төгсөж байгаа. Угаасаа яг гарч ирэл инээ гэж дуусна. Тэгээ хамгийн гоё юм нь одоо тэр байхгүй. Энэ кино бол Таносын кино. Тийм Таносын кино. Би ялчгүй нөгөө өмнө нь хойлоо ярьжсэн да. Хэдүүлээ ерөн зөндөө ярьсан. Энэ кино Таносын талаас баймаар байна тий. Манай хэд биш. Таносын кино байвал хамгийн гоё гэх. Тэгсэн чи яг л Таносын кино. Тэгээд яалчгүй энэ кинонд байгаа бүх хүн сэтгэлээ гаргасан байна гэдэг нь надад амар мэдгэцсэн ингээд нэг сэтгэл үнэрсэн гэдэг нь шүү дээ. Яг нэг кино яг тийм байсан. Тэр нөгөө бүх юм болгоно нь гоё тий. Бүх юм болгонд нь сайн, чанартай, деталь болгоно гоё. Деталь болгоно нь гоё. Ай болгоно гоё. Тэр Sylvester Stallone Alan Silvestri. Чи Sylvester Stallone-ыг юу яаж нэг одоо оркестр найруулж Star аюуны Avengers аюу. Avengers. Alan Silvestri шүү. Яач Гардис 2 дээр байгаа шүү дээ мөн. Скор надад амар таалагдсан. Тэр Gamora гүгдэг тэн дээр явж байгаа скор бол нэр тэр бол
амар скор, амар гоё скор. Ер нь Thanos-ын scene болгоно скор амар гоё. Амар гоё. Тэгээ Avengers-ийн ая 2 удаа явсан. Нэгэн дээр бүтэн явдаг. Тэр нь болохоор Cap гарч ирдэг. Тэр Cap, Falcon, Widow. Тэгээд нөгөөх нь болохоор Thor гарч ирдэг тий. Яг зүг баггүй. Амар гоё. Яа тэр бүл за тэгээд нөгөө юу post credit scene-ийг ярих байлаа. За тэгээд ганцхан post credit scene ганцхан байгаа тий. Хүмүүс угаасаа бодож фанууд угаасаа мэдж байгаа кино дараа үлдэж сууж үзэж байгаа. Мэдгүй хүмүүс нь гэхдээ ер нь бол заавчгүй суугаад угаасаа тэр кинонд ямар их хүн одоо хөдөлмөр орсон те ямар их хүн ажилласан гэдгийг бас суугаад харчвал зүгээр. Тинчэнээс бас кино хөндлөж байгаа те. Ер нь киног ер нь тэгжээл уул нь бол ер нь зүгээр гэж би хэлэх ёстой. Япон фонд юу яадаг гэж кино театрын гэрлэн кредит нь дуслаастгүй гэж. Харин тийм ер нь бол тийм байх ёстой. Яг энэ пост credit-ийн хувьд бол юу гэдэг ааш та. За бас тийм үгүй мэдгүй л. Гэтэ Avengers 1-ийн post credit-ийн анх танаас гардаг шүү дээ. Тэрнээс хойш одоо энэ ингээл том юм болж байгаа шүү дээ. Тэгээ тэрнээс хойш одоо хамгийн чухал пост credit scene гэж яагаад гэвэл надад бол тэгэл санагдсан. Надад бас яг тэгэл. Яг таалагдсан даа бол биш. Таалагдсан гэх юм бол Guardians 2-ын credit scene бүгд татаад шүү дээ. Гэтэ яг хоо зүгээр ач холбогдлоо. Тэгээд холбогдлоо үл яаж. Юу болдгийг нь угсаа мэдэж шүү дээ. Maria Hill, Nick Fury-оор явж байгаа л. Тэгээ тэр бас харуулж байхгүй. Зөвхөн нөгөө хиронууд нь биш дээ. Үнэхээр ингээд бүх universe-ийн тал нь алга болж өгч гинэ гэдгийг харуулдаг байгаа. Тэгээд машин осолдоо байхгүй те. Thanos Quest дээр үлээ Infinity Story дээр үлээ яг гардыг штэ. Яг нөгөө нэг вертолеттэй Thanos явж идэг тэгдүүлв. Тийм. Тэгээд нөгөө нэг юу яадаг crash хийж мэддэг. Тэгээд тэр вертолет crash маш хийж байгаа штэ. Тэр чинь бас нэг тийм жижиг юу reference маяг юм. Тэгэл нөгөө нэг пэйж уус тэр хараас 90-ад оны хэлсэн би тэр ганц зөвүүн тэр байхгүй 90-ад оны загвартай тэр пэйж явуулаад тэрэн дээр нэр нь лого гарч ирээ тэр чи Captain Marvel. Тэрийг хүмүүс хараад юу гэж юу вэ ч юм уу энэ ямар ч тайм бол бодсон бол Captain Marvel шүү. Тийм тэгээд Captain Marvel-ийн кино 3 сарын 8-нд гарна 19 оны яг Avengers 4-ийн өмнө. За тэгээд шууд холбогдно. Тэгээ Avengers 4 дээр угаасаа Captain Marvel гарч ирнэ гэж угаасаа ярьжсэн. Тэгээд орж ирэх нь бол одоо ингээд бүр 100% тодорхой болж байгаа. Тэгээд Captain Marvel-ийн кино нь харин 90-ад онд бол үйл явдал. Shield гарна. Maria Hill гарах юм уу хүмүүс мэдгүй байна. Ямар ч үсэн Agent Coulson бол гарна. Clark Gregg. Тийм, Coulson гарна. Тэгээд Nick Fury бол бүр чухал маш том дүр болно. Тэгээд хоёр нүдтэйгээ байна. Нүдээ алдсан нь гарна гэсэн. Аха. Тэгээд Captain Marvel, Carol Danvers хууч Miss Marvel те юун дээр бол орж ирж байгаа. Тэгээд Air Force Mosтай холбоотой юм байлээ. Тэгээд юу би айгуу гой зураг харсан. Юуны Америкийн агаарын хүчний Air Force-ийн Brigadier General гэж байна шүү. Ингийн General-аас бүр дээгүүр. Бүр амар заяа. Тэр баг түүхэнд анхны эмэгтэй Brigadier General гэлээ дээ Air Force. Тэр бүр амар мундаг эмэгтэй байлээ заяа. Тэр эмэгтэй юу байсан бэлээ? Brie Larson дээрэс нь кинонд нь юу хийсэн бэлээ зөвлөх хийсэн бэлээ. Оо вау. Тэгээ Brie Larson бүр ингээд нөгөө нэг Air Force юунуудын одоо жетүүдийн бүр ингээд hands on бүр өөрөө Brie Larson-тай харьцаж зааж мааж өгсөн. Йоо за. Тэр бас чинь ингээд authentic айгу гоё бодит юм яаж байгаа байхгүй мэдрэмж төрүүлж байгаа. Тэгээд юу одоо Captain Marvel гэдний бид тэр одоо бодоод тахад амар хайптж байгаа. Би бол амар хайпт байгаа нэр. Айгу тийм өөр кино аахгүй. Дэлхий дээр үйл явдал нь эхэлж байгаа мөртлөө тэнэг том космик юутай одоо ач холбогдолтой. Одоо гол эсрэг дөрөв нь Skrull. Одоо нөгөө нэг нүүр царайгаа хувиргадаг ногоон эйлинүүд байх хэвээр. Тэд нар чинь болохоор Kree шүү дээ. Одоо Guardians дээр гардаг те. Одоо өөр Agents of Shield дээр бас нэлээд гарсан. Тэр Kree-тэй одоо ямар дайсан гэдэг үлээ те. Өшттэй дайсан гот. Юу лээ? Тийм. Одоо монголоор бол хятадууд аа худлаа. Путин юмтын бүш мэдгүй зүгээр. Тэгээ political reference sucks man. Тэгээд тиймэрхүү ер нь бол тийм ач холбогдолтой байгаа. Тэгээд ер нь бол тэгээд яаж ч тэнийг харах гоё үлээ. Samuel Jackson, Maria Hill, Cobie Smulders. Би Cobie Smulders айгуу дуртай. Айгуу гоё жүжигч юм. Тэгээд бид тэр нөгөө нэг тэр чинь өөр юун дээр тэр Big Bang Theory ч лөө How I Met Your Mother. Тэрэн дээр байдаг те. Тэрийг би үдчихэж байгаагүй. Би ер нь Cobie Smulders-ыг баг өөр юм дээр харж байгаагүй. Гэтэ нэг тийм дүртэй айгу гоё таарсан санагдаад тийм. Харин надад бас тийм agent одоо тийм enforcement spy agency-гийн agent байхаар зарайж өстэй. Тэгснэ юу тийм зүгээр нэг agent биш айгу high ranking agent шүү дээ. Бараг Fury-гийн баруун гар маягийн. Тэгээ тэрэнд нь ингээд тийм
итгэхээр одоо айгу гоё жүжигч юм. Зөвхөн тариуцсан дэвч жүжиглж байгаа юм те. Avengers 1 дээр айгу гоё байдаг шүү дээ. Winter Soldier дээр бас. Тэгэхээр юу бол post credit scene бол тийм учиртай. Тийм учиртай. Заавалчгүй үзээрэй. Тэгээ ер нь дууссан суужаа үзчихвэл зүгээр. Хэрвээ үзег бол. Тэгээд үзчихээ гайхчихсан бол тийм учиртай. Тэр гайгүй дээ ер нь үзчихсэн хүмүүс их нь мэдэх баг. Тэ? Тийм. За тэгээд скор нь ялч вэ яа. За тэгээд мартагдсан яриаггүй ер нь за тэгээд рейтинг ревю дээр өгөө энэ дээр өгөө ялгааг байхгүй. Ялгаа байхгүй дээ. За 10 биз дээ. Тий 10. Гэхдээ яг 10 ч гэж хэцүүлтэй 9 ч юм уу нэг тэр хавцал. Чи ямар кино 10 өгөх юм? Чи Infinity War 10 өгөхгүй юунд 10 өгөх юм? Үгүй яг зүгээр би зүгээр сэтгэл хөдлөлөөрөө харж байгаа юм биш л дээ. Юунд 10 өгөх юм? Зүгээр бас шүмжилж байгаа гэдэг талаас зарим нэг бас нэг тийм юм байсан. Баггүй юу? Тэгэхээр яг нэг perfect оноо бол яг өгөхгүй нэг 9 мөс хавцал. Хэдэ тэгээ 10-аас. Тэгээ 9 л ахгүй. 9 юм уу? Тийм. Би бол 10-аас. Чи юунд 10 өгөх юм? 10 өгдөө. Энд чи нөө юу гараа. The room ч 10 аа. Бодлаа. Тэгээ 9. За тэгээд 10-аас 19 рейтинг явд юм байна. За тэгээд гоё шинэ мэдээ байгаа. Зарлах албасны мэдээ. За тэр нь бидэд Blue Strawberry компанитай, хэвлэлийн компанитай хамтарч комик ревю хийхээр болсон байгаа. За Blue Strawberry нь Монголд байгаа энэ Marvel, DC, Dark Horse гэх мэт олон комик компаниудын комикуудыг аль биесээр оргиор нь яг англи хэлээр нь ишүү цуглуулгатаагаар нь оруулж ирж зарж байгаа. Энтер ном дээр бол одоо зарагдж байгаа очиж үзцгээгээрээ сонирхороо бид нарт бол өмнө нь одоо ингэж ийм том гой боломж бол нэг түгээмэл олдод байдаггүй байсан. Тэгээд одоо бол ийм том боломжтой болсон байгаа. За тэгээд дараа нь видео ревюуд болон подкастууд дээр ер нь юунуудын комик ревюуд бол шинээр орж ирэхээр болж байгаа. За тэр бол өнөөдрийн бас гоё шин мэдээнүүдийн нэг баг. Infinity War-ын spoiler cast ямар ч байсан энэ хүргээд ямар ч байсан юу яа дуусгая. Ер нь бол дуусгая. Тэгэхгүй бол бас цаг хүмүүс одоо сонсож байгаа ч юм уу. Өдөө хүртэл хэрвээ сонсож байгаа бол гоё байна. Баярлалаа нэрээ. Ягаад тэгэхээр яг юу л байгаа л да англи манглаар ч юм уу бусад подкаст сонсдог үздэг хүмүүс л тэгээд сонсох. Тэгээд ер нь бол яг нэг амар юу ч хаашаа нэг тийм амар бид нар профешнл биш те. Яг энэ контентыг бол зогсоо зайг хийн л те. Контентуудаа бол байнгын хийгээ сайжруулах юм. Гэхдээ мэдээний сууг мог биш учраас яриа хэллэг зарим нэг юм алдаа ч юм уу те. Монгол үг хэлэхгүй англиар хэлдэг ч юм уу. Тийм хүмүүс зөндөө байгаа. Тэрнээс нөгөө тхий юу суул үгнүүд амар их одоо ерөнхийдөө одоо гэдэг чинь бас Монгол хэлний асуудал. За тэр энэний дараа яриа зэ. Гэхдээ ерөнхийдөө тийм хүн байвал тэгээ гоё ах байдаа. Ер нь сэтгэлээ хуваалцгаараа ер нь хуваалцж байгаараа тэгээд видеоны санаанууд тэ кино ревю ч юм уу видеоны санаанууд зүгээр дискшн байж болно шүү дээ. Подкастаар яриулмаар байгаа, ярилцмаар байгаа юмнууд хуваалцмаар юмнууд байвал хэлж байгаараа гинэ. Сэтгэлээ хуваалцгаараа комент бичээрэй тэ пэйж руу бичиж болно тэ. За тэгээд подкастн дээр оролцъё гэсэн сонирхол байл бас хэлж болно. Мэдээж тийм тал бас байгаа шүү дээ. Бид тэгээд ярилцаал болно. Тийм подкастн дээр оролцож болно шүү. Гоё яриа өрнөж болно. Тэр бол боломжтой. За тэгээд сая би тэр хэллэг гэдэг дээр жоохон экстра юм дуртахад юу. Монгол ТV дээр би ч нөгөө нэг өнөө өглөө дээр кино болон 2-3 удаа хийсэн. Тэгээд дээрээс нь 5-6 удаа тест хийсэн баггүй. 5-6 удаа салирч 2-3 удаа тест хийсэн. Тэгээд тест хийгээ нөгөө өглөө хөтөлбөр дээр кино болон хийхээр ерөнхийдөө ярьж ирсэн. Тэр үед анзаарсан. Яг өмнө анзаарч ирсэн. Гэхдээ тэр илүү сайн анзаарсан юм. Adjective айгуу муутай мэлээ. Монгол хэл. Тэ юу гэдэг лээ? Тэ тэмдэг үг. Тэмдэг нэр айгуу муутай. Одоо чинь киног сайн, гоё, гайхамшигтай, амар гоё, дажгүй мундаг. За одоо үзэгсэлэнтэй гэх юм чи хаашаа юм. Одоо юм баггүй. Тэгж хэлж болох кино бас байгаа л да. Гэхдээ жишээ нь юм баггүй. Beautiful film гэдэг чинь жишээ нь Call Me by Your Name. Жишээ нь La La Land. Жишээ нь за тэгээ ер нь те. Тэгэхэд
Монголоор үзлэнтэй гэж болохгүй байгаа байхгүй юу? Одоо stunning movie гэхэлэр одоо Үгүй байхгүй харин тийм байхгүй юу? Одоо сая футбол ток дээр бас нөгөө нэг заяах мах ярьж илээ л дээ. Хөлмөг тайлбарлах бас тэгдэг. Яг ийм төрлийн биш гэхдээ яг үгний асуудал гардаг. Үг маш цөөхөнтэй яг тэр төрлийн. Одоо шин заяах бас ярьжсэн л да. Нөгөө бүхий спорт морьтой холбоотой болгоод Монгол шиг нөгөө нэг те баян хилдэгтэй те баялагтай хэл байхгүй. Тэгээ мундаг. Тэгтээ урлаг спорт дээр болоод ирэхээр те ер нь одоо том спорт ч юм уу урлаг те ялангуяа кино урлаг хөгжим классикал биш хөгжим те одоо мейнстрим ч юм. Тийм болоод ирэхээр үнэхээр хиллэг цөөхөн байдаг. Одоо анзаарч байгаа. Мундаг үнэхээр те гайхамшигтай гоё сайхан амар гоё. Тий. Тэгэл үнэхээр тийм биш аах те тийм биш үед үнэхээр одоо stunning те magnificent үнэхээр amazing те breathtaking гэл ингээл те яваад ахаас өөр арга байхгүй. Тэгэхээр за энэнийг бол хоёулаа дахиж нэг ярихгүй байх дараагийн подкастн дээр зүгээр энэнийг одоо сонсож байгаа юм байвал үнэхээр баярлалаа. Тэгээд энэнийг бол энд яриаг дуусгая гэж бодож байна. Яг энэ сэдвийг дээрээс нь энэ подкастыг. За тэгээд Avengers-тэй сэтгэлдээ хуваалцсагаараа дараа ийм видео, подкаст, бусад юмнуудаар уулзах. Дараагийн подкаст бол мэдээж Avengers-тэй тодорхой хэмжээнд холбогдно. Гэхдээ 100% бол байхгүй. За тэгээд энэ чинь 6 байлаа. 6. Тон дом. За тэгээд сонссонд баярлалаа. Баяр та. За баяр та.